одоо энэ хүүхнүүд бас л их хошуурж байна. Филлер одоо нэг талаараа ямар нэг юмыг дүүргэх гэдэл байгаа арга. Одоо яг ингээд дүүргэж хэрэглэнэ гэ тэр сайн энэ сайн гэл нэгэндээ зүйлүүд та энэ дэр ямар тайлбар өгөх вэ? Өсөө амар дурггүй гэхгүй. Энэ филлер мэлэр лазер хайфу тэ элдв янзын юм хийгээд байгаа тэ. Одоо сүүлийн үед бас тариа тарилгууд ч солонгост одоо гарч ирж байна. Одоо Монголд бол ороод нефтрил ороод ирсэн л ах. Ер нь бол манад ч гэсэн айгүй олон жилийн өмнө санал тавьж ирсэн. Зүгээр тэр бунтан болооч ил гэж санал тавьж ирсэн энэ филлер энэ төр тэ. Тэгэхээр энэ зөвлүүдийг ингээд одоо стандартгүй гэж хэлэхэд хайшин угаас стандарттай байгаа өөрөө гэсэн тий. Тэгэхдээ Франц улс бол энэ зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Эмчилгээний аргачлалт филлер мэлэрэг бол оруулдаггүй. Ер нь хайфоидрыг оруулдаггүй тий. Энэ хүний одоо нандан одоо энэ хурцгийн эргэтэн умаа өтрийгээр тий тоглоно гэдэг маань одоо нэгсэндээ бас ингээ фейлдэд ах юм бол тий тоглоно гэдэг маань эргүүлээд хүний монгол хүн ам зүй удам тий энэ ч нэг улсын хэмжээний айгуу чухал аюулгүй байдал байхгүй юу. Тэгээ хүний удмыг одоо тасалж гин ч гэдэг юм уу тий. Хүний одоо тэр амьдралын чанарыг одоо хайжилж гин энэ гэдэг бол одоо миний хувьд бол амар том нүгэл. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтлөгч Ама хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. Сонсогч та бүхэн Хөгтөнгөр радиог Улаанбаатар хотод 82.9 долгионоор хүлээн аван сонсох боломжтой бол Хөгтөнгөр радиогийн хөтлөгчдийн бэлтгэсэн подкастуудыг Хөгтөнгөр радио YouTube сувгаар хүлээн авч үзээрэй. За зочдын мэдээлэл богино хэмжээний рилүүдийг бол Хөгтөнгөр пэйж сувгийг дагаж мэдээллүүдийг авч хамт байх боломжтой юм а. За энэ 7 хоногийн зочноо танилцуулъя. Энэ 7 хоногийн зочин бол яг охид эмэгтэйчүүдэд зориулагдсан ийм дугаар та бүхэнд хүргэн Ласанти эмнэлгийн үүсгэн байгуулагч Болормаатай ярилцсанаа. Сайн байна уу? Ирсэнд баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ подкастт орж оруулж байгаа та бүхэнд бас маш баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Таны яг одоо дэлгэрэнгүй танилцуулга бол Ласанти эмнэлгийн үүсгэн байгуулагч сексологч гэж явж байгаа. Тэгэхээр охид эмэгтэйчүүд анхаарлаа хандуулаарай. За тэр тусмаа одоо миний ойлголтоор шүү дээ тийм ээ. 25-аас дээш насны юм уу эсвэл нэг 35-аас дээш насны гэж би ингээд өөртөө бодоод байгаа юм. Одоо танаас яг л аль нас хамаатай юм бол хинт хамаатай гэдгийг тодорхой мэдээ. Эмэгтэйчүүдийн дотроос танаа заваад байдаг. За өөрийнхөө ойр дотны ёстой ганц нэгэн найзаас л асууж зүрхэлж чадна уу гэсэн нэг ийм асуулт байгаа. Энэ бол эмэгтэйчүүдийн арцыг ёроол юм булчин. За тэгэл нөгөө давсаг унжилт, шээс задгаарл тэгэл эмэгтэйчүүдийн ингээл нэг нарийн ширийн асуудлууд байна штэ. Энэ асуудал тэмчээ. Нас ер нь хамаатай юм болов. Хэдэн насны эмэгтэйчүүд анхаарал хандуулах хэрэгтэй юм бэ? За яг энэ тал дээр бол миний хувьд те яг ерөнхий боловсролын сургуулиас дээшх насны бүх хүмүүс эрэгтэй эмэгтэй хүүхэдгүй одоо анхаарал одоо хандуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээ миний хувьд ч болон эмнэлгийн одоо бусад хамт олон тий хүрээлэл эргэн тойрны хүмүүс ч гэсэн яг одоо 6 7 8 настай хүүхдүүдтэй хүртэлтэй өгөх ёстой мэдээллийг нь айгүй зөв зэгцтэйгээр үнэн зөв ингэж өгөх нь айгүй ач холбогдолтой гэдгийг мэдсэн. Тэг ерөнхийдөө угаасаа одоо юу даарцаг оруулын булчин бол угаасаа эрэгтэй хүндчүүдээ эмэгтэй хүндчүүдэг тий. Энэ нөхөрчөх эрэгтний бид нар нөгөө арцгийн булчинтай бүтцтэй хамааралтай эрэгтнүүдийг нөхөн үржихэн эрэгтэн л гэж үзээд байдаг. Тэгэхээр нөхөн үржих наснаас хойш одоо ач холбогдолтой ч юм уу тий. Дахиад ийм бэлэг эрхтний онцлог өөрчлөгдөд эмэгтэй хүн бол ийм бэлэг эрхтний, эрэгтэй хүн бол эр бэлэг эрхтний л одоо анхаарах ёстой гэж одоо буруу ойлгосноос болоод нийгэмд одоо гэр бүлд тий маш олон асуудлууд үүсч идэг. Тэгэхээр ерөнхийдөө айл гэрийн одоо гишүүн бүрийн өвчнөн асуудлууд нэг байх боломжтой байгаа гэдэг байхгүй юу? Ээж нь жишээ нь одоо юу гэдэг давсагны асуудалтай бол хүүхэд нь ялгаагүй давсагны асуудалтай болох боломжтой байждаг ч үгүй юм уу тий. Тэгэхэд эмэгтэй хүний асуудлыг бас эрэгтэй хүн мэдхгүйгээс болоод энэ бэлгийн амьдрал дээр гарч байгаа асуудлууд үүсээд идэг. Эрэгтэй хүний бие организмд үүсдэг бас асуудлуудыг тий шалтгаан хөвчлүүдийг мэдхгүйгээс болоод эмэгтэй хүн одоо бас мэдхгүйгээс болоод нөхрөө мэдхгүйгээс болоод асуудал бас үүсч идэг. Тэгэхээр энэ ерөөсөө эрүүл мэндийн боловсролын асуудал нэгдүгээрт хоёрдугаарт хүний нөгөө одоо аз жаргалтай амьдралын одоо суурь нь ерөөсөө арцгийн булчин дээр тогтож идэг. Бэлгийн амьдралтаас хамааралтай асуудал. Тэгэхээр энийг яг ямар наснд эмэгтэй эрэгтэй хүмүүст те хүүхдүүдэд бэлгийн бойжилт хэрхэн явагддгийг гэдгээс өсвүүлээд одоо бүгд мэддэг байх ёстой мэдлэг. Бүх хүн сонсоосаа гэж би бол боддог. Бүх хүнд хүртээмжтэй байхыг бас эрмэлздэг. Одоо ялтчгүй одоо энэ бэлгийн бойжилтын одоо насжилт хүртэл өөрчлөгдөд байгаа шүү дээ. Ер нь дэлхий дээр бас нэлээд олон жилийн өмнөөс эхлээд бас өөрчлөлтүүд
айгүйх байдаг гэсэн бол одоо Монгол улсуудаас витамины хэрэглээ, хүүхдийн өсөлт хөгжилт айгүй хурдтай тий. Бид нар дэлхийн одоо Европын хүмүүстэй бас хүл нийлүүлэн алхаж чадчихээн. Ийм учраас бас хүүхдүүдийн биений өмнө одоо мөчлөг ирж байгаа цаг хугацаа тэр бэлгийн божилтын өөрчлөлтүүд бас маш хурдцтай ингэж залуучж байгаа учраас даяалангуяа айгүй сайн анхааралтай аваач тий. Энийг ингээд өөрөө болон гэр бүлийнхэн гишүүн бүрийн одоо энэ эргэтэн тогтолцоо эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлээч л гэж одоо хүсдэг. Бидний насны эмэгтэйчүүдийн яг өсвөр нас, хүүхэд нас бол гэр бүлийн харилцаа дийлэнх нэг юм хаалттай. Ээж аваасаа энэ тухай асууна гэж юусоо байхгүй таг хаалттай. Ээж аав ч гэсэн эмэгтэй эрэгтэй хүүхдүүдтэй энэ тухай хэлдэггүй. За эрүүл мэндийн хичээл дээр нэг багхан нэг юм орж исэн санаад байдаг. Гэхдээ тэрийг чинь ангийнхнаасаа ичиж зовоод юм тэр чих онгоож юм ойлгож сонсох мантай байсан шүү дээ. Энэ Арцгийн ороолын булчин яагаад чанга бах хэвээр энэ Арцгийн ороолын булчин гэдэг одоо эмэгтэйчүүд бид нар кегл дасгал гэлээдэг. Яг кегл дасгал гэдгийг мэдээд байгаа хэрнээ тогтмол хийдэг эмэгтэй ер нь хэд байдаг юм бол 10 эмэгтэйгээр тооцоход цөөхөн хувь гарах болов гэж бодож байна. Тэгэхээр Арцгийн ороолын булчин чанга байхад чанга байснаар ямар үр дүнтэй гэдэг нэг олон хуулиур байгаадсан. Бид нар бол ерөөсөө ингээл давсаг унжих эсвэл эмэгтэйчүүдийн одоо Арцгийн ороолын өтрээний булчин сул болох гэл ерөөсөө энэ хоёроор л ингээ хязгаарлагдчихал энэний тухай ярихаар нэг эмэгтэйчүүдийг бусад эмэгтэйчүүд нь эсвэл эрчүүд ойлгохдоо энэ одоо юугаа чараад байдгийг энэ одоо юун чухал юм бол доо зүгээр эрүүл мэнд талаасаа биш нэг хөнгөн утгаар нь ойлгох гэдэг юм шиг бас санагтаад байдгийг. За хичнээн юм асууч. Тийм яг нөгөө яалтчгүй Монгол бидний түүх соёл те одоо хөвшил уур амьсгалтай хамааралтай зүйлүүд байдаг. Бид нар айгүй баг одоо хүн амтай шүү дээ тий. Одоо саяхан хэдэн жилийн өмнө 3 сая боллоо гэдэг ч юм уу тий. Тэгэхэд ч одоо бусад орон доор хаж 100 гаруй сая иргэдтэй багт ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нэгдүгээрт баг одоо хүн амтай, хоёрдугаарт бас Монгол гэрд айгүй их одоо суурьшмал тий ингэж нүдлийн соёлтой иргэдтэй ч гэдэг юм уу тий. Ийм байдлаараа шалтгаалаад бас олон хүчин зүйлээс болоод энэ нөгөө нөхөрч хэрэгтэн кегл дасгалын ойлголт тий бэлгэн боловсрол их далд хэлбэрээр ингээд явцсан. Бас эрүүл мэндийн айгуу дээр уучаал богдолтойгоор эрүүл мэндийн боловсролтын системтэйгээр яг эмчнэрийг өгүүлэх тогтолцоо ерөөсө бүрдээгүй. Стил одоо ч бүрдээгүй шүү дээ. Бид нарыг байгаа хахад ч байхгүйсэн. Одоо ч байхгүй байна. Одоо ч айгуу мундаг одоо хувийн сургуулиудад ч тий яг энэ ойлголтыг өгч чадахгүй байна. Одоо би бол хүүхдүүдийнхээ хувийн сургууль дээр бүх анги хамт олонд нэгээс нэхлээд 12 хүртэл хичээлийг ордог байхгүй. Тэгэхээр тэнд ойлголтууд багш нарын ойлголт те дахиад дээрээс нь ажиллаж байгаа эмчийн ойлголт энэ төр хүртэл бас юм зөрүүтэй мэдлэг сүүлийн үеэр ингээ авч чадахгүй байх байдал байж байгаа байхгүй. Тэгэхээр яг манай эмнэлэг манай хамт олонны хувьд 11 жилийн өмнө 11 жил аягүй урт удаан хугацаанд ингээ тасралтгүй ажилласан юм шиг боловч дахиад нөгөө хурц одоо үдсэн хүмүүстэй одоо хурсан хүмүүстэй гүйчтэй хүрээгүй бас цаана мянган эмэгтэйчүүд мянган эрэгтэйчүүд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь хамгийн нэгдүгürt энэ эрэгтний хамгийн чухал үүргийн л бодоод ирэхээр ямар ач холбогдолтойг нь мэднэ. За яг нэгдүгürt бид нар нөхөн үржих тий. Тэгэхээр ингээд нөхөн үржих бэлгийн амьдралд орсон цагаас эхлээд ач холбогдолтой болох нь шүү дээ тий. Хоёрдугаарт хүн одоо юу гэдэг хүн хоол унд идэхгүйгээр маш олон одоо хоног бас явж чадна тий. Гэтэл өтгөн шингэнэ гадагшлуулахгүйгээр нэг өдөрч тисэхгүй тий. Тэгэхээр ингээд яг тэр ялгаруулах хэрэгтэн тогтолцооны хамгийн чухал үүрэгтэй болчихсон байхгүй юу. Энийгээ бид нар мэддэггүй. Ер нь ялгаруулах хэрэгтэн тогтолцоо хүний амьдралын чанар тий. Өнөөдөр ингээд тат ажиллаа хийгээд суухад өнөөдөр татаа аялалд гарахад өнөөдөр одоо юу гэдэг бүх юмд аягүй өндөр ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой болчихж байна. 3 дугаарт одоо юу гэдэг яг тэр бидний бэлгийн амьдралтай маш их өндөр одоо ач холбогдолтой тий. Ерөөсө бэлгийн амьдралын бэлэг эрхтэн чинь л энэ нөхөрч хэрэгтэй учраас бэлгийн амьдралын хамгийн чухал эрхтэн байх нь шүү дээ. За дөрөвдүгээрт бас энэ хэвийн хэмжээнд эрхтнүүдийг доош нь ерөөсө хөвлөө дээр байгаа бүх эрхтнийг доороос нь тулж өгдөг тийш нь суур болж одоо тогтоож өгдөг юм чухал болчихсон учраас ингээд дөрвөн чухал үүрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нарыг нэг зөвхөн нөхөрч өгөхөөр л ойлгоод иж болохгүй. Айгуу өндөр ач холбогдолтой байна. Тэгэхээр энэ үүргээс шалтгаалаад цаашилбал одоо бидний одоо насанд нь асуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ булчингийн үйл ажиллагаа сулран зангирна гэдэг хоёр эффект өгөөд идэг. Тэгэхээр энэ сулралын одоо бид нар авч үзээд зангирлын бүр Монгол улсад өдөг хүртэл оншилж байгаа газар юу н байхгүй.
Тэг шууд хэлэхэд бол үнэхээр энэ булчин зангирал яг дотоод энэ тэг эрэгтэй эмэгтэйчүүдийн арцгийн булчин хурцгийн булчин яг ямар одоо шалтгаантайгаар яг аль хэсэгтээ тэг хэрхэн одоо тэр үнэлгээгээр энэ зангалч өөрөө дотор асуурал үнэлгээгээр зангирлыг одоо онцлдог байхад тэг ямар үнэлгээгээр хэрхэн зангирч ийн гэдгийг нь онцлохгүй тэр манайх л яг үнэндээ одоо онцлогооны олон улсын пабко одоо Оксфорд гэдэг энэ дэлхийн үнэлгээнүүдийг Монгол нэвтрүүлээд нэмэлт Монголын хийгддэг стандарт үзлэг онцлогооноос нэмэлтээр тэрийг дэлхийн стандартыг нэвтрүүлж давхар оншилж ингэж 11 жилийн туршид энийг хөгжүүлж явж байгаа байхгүй юу жишээ нь гэхэд. Тэгэхээр одоо Монгол улсын одоо тий яг энэ одоо ер нь бол Арцаг ёроолын булчингийн эмч гэж бүр бэлтгэгдэх ёстой байдаг. Францад бол бүр тэгж бэлтдэг тийм эмч нарыг Арцаг ёроолын булчингийн эмч. Гэтэл Монголд одоо юу гэдэг эмэгтэйчүүдийн эмч хүртэл дотроо маш их нэрсчдэг тий. Нэг одоо энгийнээр хэлэх юм бол эмэгтэй хүний одоо доошогоо 2 сүү эргэтнийг тий хөтрөө шулуун гэцийг 2 өөр төрлийн чиглэлийн эмчнэр анхаарч хариуцдаг ч байдаг юм тий. Өслөг онцлогоо хийдэг, эмчилгээ хийдэг тий. Тэгэхээр энэ минь одоо ангаах ухаан дээр гарсан алдаа гэж үздэг байхгүй нэг Франц бол. Тэгэхээр ингээд улсын одоо дэлхийн ангаах ухаан дээр гарч ирсэн алдаануудыг ингээд би бол нөгөө өөрөө Франц тал руу, Япон руу, Америк руу маш их сургалтуудад хамрагдчихсэн учраас яг иймэрхүү одоо сургалтуудыг маш их авч ирсэн учраас тий дэлхийн алдаа Монголын алдаагаа харьцуулаад үзээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас маш их одоо алдаатай байдлууд бас ажиглагдаад байдаг. Гэхдээ тэрийг одоо Монгол улсад өөрсдийн хэмжээндээ шийдээд өөрсдийн хэмжээндээ хүрт хэмжээ нэмэгдүүлээд ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ сулран зангирна гэдгийг онцлоод мэднэ. Сулрал зангирлаас шалтгаалж хүний бие организм дээр тэр хүний шүү. Тэрнээс биш 20-оос дээш насныхан дээр л зөвхөн гарч байгаа ерөөсөө биш. Тэ 40-оос 50-оос дээш насныхан дээр гарч байгаа ерөөсөө биш. Тэгээд гарч байгаа энэ өвчлөл өөрчлөлтүүдийг тий нэгдүгээр урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт яг гарсан бодит өөрчлөлтийг ямар аргаар эрүүлэмгүй мэсгүй аргаар одоо шийдэх боломжтой юм бэ гэдэг дэлхий дээрх бүх аргуудыг судлаад одоо эмчилгээ үйлчилгээний нэвтрүүлээд зөвлөгөөнөө нэвтрүүлээд явж ин гэсэн үг. Тэгээ нэг нь одоо та мэдж байгаа өтрээний фитнес гэдэг 140 гаруй одоо мянган эмэгтэйчүүдтэй юм бодит нэг ч зүйл сурталчилдаггүй. Яг энэ бидний одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрчгүй бэлгийн боловсрал бэлэг эрхтэнтэй хамааралтай нөгөө дөрвөн шалтгаан дээр үүссэн дөрвөн одоо нөгөө үүрэг дээр үүссэн олон шалтгаан дээр үүссэн сулрал зангирлаас үүссэн одоо зөвлөмжүүдийг хөвшлүүдийг тогтоох гээд ингээд одоогийн байдлаар 7-8 дахь жилдээ үйл ажиллагаа тасралтгүй яваад эхэлж байгаа жишээ нь ч үт юм уу тий. Тэгэхээр энэ сулрал зангирлаас шалтгаалсан маш олон өвчин үүсэж байгаа байхгүй юу. Тэр өвчин гэдэг бол өөрөө ерөөсөө нас хүүс тэ шашин шүтлэг үл үүрийг дагаад ирдэг зүйл ердөөсөө биш. Тэ өвчин ингээ хийсэд ирчдэг зүйл ерөөсөө биш. Тэ өвчин гэдэг бол асуудал гэдэг бол ерөөсөө буруу хүний тэр тухайн бие организм дээр байгаа буруу дадал одоо хөвшил тэр үүсгэгчээр шалтгаалж ирж байгаа л зүйл байхгүй өвчин ч өөрөө тий. Хүн ингээ үнэхээр зөв хөвшилтэл байх юм бол өвдөхгүй байх нь шүү дээ тий. 100 хүрч болно шүү дээ 108 хүрч болно шүү дээ. Тэгэхэд буруу хөвшилтэй байх юм бол бид нар асуудал үүснэнтэй өвч үүснэ. Тэгэхээр үүсгэгч шалтгаан гэж нэг юм амар сайн анхаарах хэрэгтэй байхгүй. Тэг би нөгөө сургалтууд дээр хэлж ирсэн. Ер нь одоо дэлхийн одоо хамгийн мундаг ангаах ухаан тий сайн хөгжиж байгаа ангаах ухаан тий дэлхийн мундаг орнууд одоо энэ тэрүүнд бол Франц ялтчгүй явж идэг. Япон бас явж идэг ч гэх юм уу тий. Энэ ангаах ухаан бол энэ ангаахаа дагаад бас эмчнэрийн ур чадвар мэдлэг туршлага ингэ нэмэгдээ явж идэг тий. Тэгэхээр хамгийн мундаг эмч одоо ямар эмч гэж байдг юм бэ гэнгээ бодохоор хамгийн мундаг эмч бол өвчнийг гүйцэд үнэн зөв эмчилж байгаа эмч. Тэр гүйцэд эмчилэхэд угаасаа шалтгааныг л алга болгож иж гүйцэд эмчилнэ. Тэгэхгүй бол ингээд шалтгаан байвал өнөөдөр үүссэн яг тэр өрөвсөл асуудлыг эмчилчлээ. Шалтгаан нь алга болоог бол маргааш тэр шалтгаан нь үүслээ. Дахиад нөгөөдөр өвдлөө. Энэ хүн өвчнөөс хамгаагдаж идэгч чадахгүй байхгүй. Тэр өөрөөсөө шалтгааныг алга болгох гэдэг нь өвчний эмчилгээний 100-ны 90% нь ач холбогдолтой чухал агаад идэх. Тэгэхээр нөгөө шалтгаан чинь те бидний нөгөө Арцаг ёроолын булчин сулраад идэг, зангираад идэг тэр одоо асуудлыг үүсгээд идэг шалтгаан чинь хүүхдэд байгаа байхгүй. Бас тийм. Ямар шалтгаан байна вэ гэхээр одоо хөвлийн даргалалт. Бидний булчин сулалдаг, зангалдаг шалтгаан, өтгөө хаталт, тий? Харшлууд, тий?
одоо булчин сулалдаг юм антибиотикний хэрэглээ бас хэтэрхий их байх тий. Одоо тэгээд тодорхой янз бүрийн юм тарианы дараах нөхөн сэргээлтийн салбар хөгжөөгүй тий. Бид нар одоо амтэр айлгч яах ундаж амарна гэж байгаа. Гэхдээ бас аюул олон төрлийн нөхөн сэргээх аргууд байдаг тий. Энэ хөгжөөгүй байх ч юм уу одоо энд бас эрүүл мэндийн боловсруулалтаар хүмүүс өөртөө иргэд өөртөө ухамсартайгаар тий. Энэ мэдлэгээ олж авч чадахгүй байх ч гэдэг юм уу тий. Тэгээд дахиад дээрээс нь одоо хувцсны хэрэглээ хүртэл одоо тэр бэлхүүсээр найрсгсан арцгийн булчин дээр их даралт өгдөг хувцснууд. Тэгээд дасгал хөдөлгөөнөөр хичээл хүртэл орж шүү дээ. Өнөөдөр дасгал хөдөлгөөнөөр хичээлэх маш сайн. Гэхдээ дасгал хөдөлгөөнөөр буруу хичээлэх орчиж байгаа. Амьсгалын дасгалыг буруу авах, тэ хүндийн үргэлтийг буруу хилийн дотоод даралтыг доош нь түлж өргөх ч гэдэг юм уу, тэ өсрэлтийг одоо юу гэдэг юм булчин суларсан хүн чангалж чадахгүйгээр өсрөх дасгалууд одоо спиннинг маш олон дасгалууд байна шүү дээ. Энэ энэ чинь бүгд ингээд нөгөө дасгал хичээлэхээр босоод одоо би организм нөлөөлөх гадаад булчиндаас нөлөөлөд идэг. Дотор талын булчин ингээд таалгаад идэг тий. Нөгөө арцаг өтрээний булчин, нөгөө эрэгтэйчүүдийн төрөв булчирхай тий. Бүх асуудлуудыг ингээд нэмэгдүүлээд идэг тий. Шалтгаан нь өөр их байгаа байхгүй. Тийм байна. Хүн юм өргөх тий. Тэгэхээр бид нар ерөнхийдөө нөгөө яг одоо юу гэдэг юм хөвшил одоо тэр булчин суллаад байдаг шалтгаан бага байх үедээ бэлгэн бай харьцаанд ороод тий нэг юм нөхөрчгийн нас руугаа одоо шилжээд ирэх үедээ яг энэ булчингаа үнэлүүлэх, онцлуулах, бэлгэн боловсролыг авах, кегэл дасгалыг маш сайн хийж сурах тий шаардлагатай энэ дотоод булчингийн массажуудыг стандартчлаж бас хийж мэддэг байх заалгах ч гэдэг юм уу хийдэг эмнэлгүүд байх ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд ингээ алдагдсанаасаа болоод одоо нөгөө хүүхдүүдэд бага насны хүүхдүүд ч цагаан мах хэрэгэд орж ирж байна. Бага насны хүүхдүүд ч орондоо шийдэж байна. Бага насны хүүхдүүд ч одоо дайперс тэр нөгөө памперс гэж яриад байдаг те бид нар чихнээсээ удаан гарахгүй байна те энэ бага насны хүүхдүүд ч стресстэй ч шүү дээ те энэ стресс urinary incontinence буюу стрессийн гаралтай шийд задгалыг дахиад ороод ирдэг те тэгэхээр энэ одоо өвчин үүсгээд байгаа асуудал үүсгээд байгаа энэ шалтгаан чинь хүүхдүүд хүртэл байгаа учраас хүүхд хүртэл өвдөд байгаа байхгүй удаан сууж энэ хүүхдүүд ялгаагүй хичээлээ хийгээл хүрх амар олон цаг шахуулаад суучдаг хүүхдүүд ялгаагүй шээсээ удаан байрал шээж чадахгүй те сургуулийн 0 бохор байдаг. Өнөөдөр ерөөсөө шингийн уугаагүй шийдэх. Эсвэл эрүүл мэндийн мэдлэггүй тий. Тэгээ тэр уух юмны бас яг шингийн хэрэглээний зохицуултын мэдлэг байхгүй тий. Яалтчгүй өглөө их юм уухгүй, шингийн юм уухгүй, оройн гэрт ирчил шүнжингөө уучдаг. Тэгэл шүнний одоо давсганы мэдрэлжүүлэлтэн дээр их тачаалыг нэмэгдүүлээл ингээл давсганы асуудалтай. Одоо мэдрэлийн асуудалтай болчдөг ч гэдэг юм уу. Ингээ шалтгаан амар их байна. Маш их байна. Энэ дотроос яг тухайлан, тусгайлан ингэж асууж гогдохоор юм их олон сонсогдоод өнгөрсөн. Одоо хүмүүс булчингийн сулрал, өтрээний булчин, арцгийн сул гэдгийг яг ер нь жоохон ойлгох гээд арай төхөн байгаад байна. Яг ч л тасан төрсэн хүмүүс бол бэлгийн харилцааны үе сул байна уу, чанга байна уу гэл ингээл нэг иймэрхүү юмур хоорондоо ярилцаал байдаг. Зангирал гэхээр энэ нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнд яаж мэдэгдэх вэ? Ямар сөрөг үр дагавартай байх вэ? Одоо нөгөө булчин суллах юм уугаад энэ зангирлыг арилгач тийм үү? Эмэгтэйчүүдийн имлэг дээр, улсын имлэг дээр гэж яриад ингэж ангилаад идэг штэ. Ингэж очиод онцлуулах юм уу? Яах ёстой вэ? Яг энэ сулрал байдал, зангирал байдал хоёрыг аль-алийг одоо яг эмчнэрийн суур тэ эрдэнэт авч явах хугацаанд авдаг мэдлэг ерөөсөө байхгүй. Тийм ганц нэг эмчнэртэй таарахад зүгээр нөгөө багш нар те мундаг багш нар манай нэг тэр багш нэг хичээл дээр яг наадхаж хэлжсэн шүү гэдэг ч юм уу те яг ном сурагч дээр ингээд албан ёсоор заадаг үнэлдэг үнэлгээний арга те аргачлалыг юусэн ингээд байхгүй энэ бол бидний одоо хамгийн том алдаа. Тэгэхээр ингээд эхний ээлжинд яг хөө мэдээж нөгөө тэр дотоод булчин учраас тодорхой хэмжээнд хэр хугацаатай те хэр үнэлгээтэй хэр зэрэг суларсан хэр зэрэг зангирсан гэдгээс шалтгаалаад хүндэр зэлбэр рүүгээ ороогүй бол шинж тэмдэг бас өгөхгүй яваад байдаг байхгүй аюултай. Тэгээ Францад одоо Италид юм байна. 19 он сургалтанд явхад ялангуяа нэрхтэйчүүдийн асуудлыг те одоо далайн одоо төвшний тэр юутай мөсөн уултай өгч ирж байгаа байхгүй мөсөн уулын 10-20% л далайн төвшнөөс дэшээ 80-90% доороо байдаг. Тэрэн шиг 10-20% шинж тэмдэг илэрхэд 80-90% нь өршөө үүсц. Нэгсэндээ хүн 100% асуудал хүндэр сэлбэр рүүгээ очихоор 10-20% зовирууг нэмэгдэж очдог гэдэг.
ярих жишээ нэж байдаг юм уу тий. Тэгэхээр яг тэрэн шиг байгаад идэг байхгүй энэ дотоод гадна талд бол бид нар одоо асуудал үүсэл зангираал одоо тий ингээл гар хүлний булчин нурууны булчин зангарахад л шууд мэдэгдэл толгойвтол ингэж тий. Тэгэхээр энэ нөхөрч гэрчний чинь онцлогоос шалтгаалаад нөгөө харцгийн булчин чинь хөвлөд бүр дотор ундаг яснаас сахар сүл рүү бүр энэ дээр байдаг байхгүй энэний дотор байгаа. Тэгэхээр энээс шалтгаалаад одоо мэдхэд айгүй хэцүү. За яг хөө мэдээж нөгөө одоо юу гэдэг онцлогоо яг зөв хийдэхэд бол ингээд эхэлж байгаа ч юм уу тий дунджаар тэдэн жил болсон зангирал тэдэн жил болсон юм асуудлууд гэдгээд бол яг сайн үздэг эмчт нар бол мэднэ. Тэгэхээр яг манай эмнэлгийн хувьд гээд аваад үзэхээр эмч айгүй мундаг 20 жил ажилласан 30 жил ажилласан гэх эмч ирээд ч бид нар тэр зангирал сулралыг тодорхой 3-аас 1 жилийн дотор дадлага туршлагатай ойлгож сургаж ээж ажлыг баримтаар гаргадаг. Тэгэхээр яг ингээд лайсенстэй тий мэрэгжлийн хэмжээнд бас шууд тэрийг уншилж чаддаггүй байх нь шүү дээ. Бид нар айгүй тэр чинь ур чадварыг шаарддаг тий. Бид нар ч гэсэн анхаа уншил сурахын тулд Францаас маш олон удаагийн сургалтуудыг одоо бие дааж одоо биеэрээ тий очиж болон Францаас эмчнэр 1-2 удаа авчирч тэрний дараа сурдаг. Одоо чаддаг болох жишээ гэж үү юм тий. Тэгэхээр бас хэцүү. За хүндээ өгж байгаа шинж тэмдгийн хувьд бодоод ирэх юм бол зүгээр одоо ханаж найтайгаад энийхэд өсөрөхөд те юм өрөхөд огоход ч гэдэг юм уу чисээ барьж чадахгүй байх ч гэдэг юм уу сулгалтайгаа адилхан байх юм бол жишээ нь зангирлын хувьд байх юм бол одоо шийсний дараа дахиад үлэхээр шийс гарах те давсаг шийстэй үлдэх ч гэдэг юм уу те өтгөнөө гадагшлуулж чадахгүй байх ч гэдэг юм уу те өдрөө их одоо хураашах ч гэдэг юм уу те бэлгийн харьцаанд ороход их өвддөг байх зарим үед ингээд нэг өвдөлт өмнө мэдэрч исэн байх ч гэдэг юм уу тий. Тэгээ нүгзөгний одоо нурууны өвдөлт энтрийг нурууны мэдрэл дагсан одоо бас асуудлуудыг энэ төр бас доор булчингийн зангарлалааг одоо бас уншилж чадахгүй тий. Одоо нуруу өвдөд байгаа юм шиг мөртлөө уншуулахаар нуруунд дээр асуудал байдаггүй. Тэгсэрнээс энэ хөвлийн өгзөгний байдлаар айгүй янгиндаг өвддөг бүтэн биений массажинд орохгүй бол нэг л юм таагүй тухгүй мэдрэмжүүд энэ төр аваад идэг энэ төр гэдэг айгүй гол өөрчлөлтүүд бол байгаад энэ төр. Тийм. За тийм байна. Тэгэхээр нөгөө зовирын хувьд зүгээр өөрөө ер нь бол бид нар хамгийн нэгдүгээр тэс нойртой маш их юмыг холбож үзэх хэрэгтэй. Гой гүн сайхан тухтай тий одоо гүн нойрсож чадахгүй л ах юм бол одоо гадна талаас үзүүлээд идэг, дотор талаас үзүүлээд идэг бас нэг харцгийн булчингаа нэг онцлуулчихад гэмгүй л гэж хэлээд байна. Тийм байна. За кегл дасгалыг жоохон дэлгэрүүлье. Кегл дасгалыг хүүхэд төрүүлээгүй эмэгтэй хийж эхэлвэл яах вэ? За хэдэн сарын дараа кегл дасгал хийхээр үр дүнгээ өгдөг вэ? Одоо ингээл нэг дадал болоод 1 жил хийсний дараа магадгүй жирэмслээд хүүхэд төрүүлэхэд одоо зөвөр л миний хар ухаанаар бодож байгаад тэр арцгийн ороолын булчин хитрхи булчинлаг одоо чанга болсны дараа хүүхэд төрүүлэхээр тэр эмэгтэйд хүндрэл учирдаг болов уу? За яг гоё асуултаа энэ яг нөгөө хүмүүст аягүй хэрэгцээтэй асуулт. Жишээ нь гэхэд булчин гэдээ аваад үзэхээр булчин хүчтэй байх, бариу байх, сул байх гэдэг нэг ойлголт тий. Булчин эрүүл байх, хүчтэй байх, чадамжтай байх гэдэг ойлголт. Тэгэхээр ингээд Монголд болон Францыг зүгээр харьцуулаад үзэхээр ойлголтын зөвөр аягүй хэд байхгүй юу. Франц бол одоо юу гэдэг юм бариу чанга байлгах ёстой гэдэг тэр өтрийн дотор дүүргэгч тариад ч юм уу тийм мэдслийг одоо шаардлагагүй хүмүүс тэр хийгээд ч гэдэг юм иймэрхүү зүйл огт байдаггүй тий. Тэгэхээр ингээд одоо булчин өөрөөрөө бариу чанга байх, хүчтэй байх, байрч чангалж чаддаг байх гэдэг утгыг л ярьдаг. Тэгэхээр бид нар нөгөө бариу байх те байрч чангалж чаддаг эрүүл байх хоёрыг адилхан юм шиг бодоод байдаг нь хамгийн том аюуллахгүй юу. Тэгэхээр кегл дасгал гэдэг дасгал бол эмэгтэй хүнд зөвхөн зориулсан дасгал юурдус биш. Эрэгтэй эмэгтэй. Яг дасгал талаас нь хийх юм бол бэлгийн харилцаанд орсон хүмүүс идэх байхгүй юу. Яг бэлгийн харилцаанд орсны дараа кегл дасгалыг төрөөгүй байх үедээ хийх ёстой. Яг тэр булчин ямар ч зангирал сулрал асуудалгүй байгаа үедээ хийж эхлэх ёстой. Тэгэхээр тэр гүний булчин чинь баригддаг тэр булчингаа удирдах чангалж чаддаг болох чадамж нь тэр үедээ маш сайн одоо суудаг байхгүй юу. Рефлекс гэж нэг юм яриад байгаа. Тэр булчин маш олон одоо үйлдэлүүд дээр өөрөнгөс рефлекстэй. Тэгэхээр энэ булчин дүлдэг рефлекс дээшээ чангалж татаж сордог рефлекс гэж хоёр төрлийн рефлекс байдаг. Тэгэхээр яг зөв үедээ хийх юм бол энэ рефлекс бүрэн тогтдог. Тэгэхгүй болохоор бид нар хэрвээ хийхгүй ч үйдэг юм уу те зөв үедээ хийхгүй хитрхи оройтой хийх юм бол яг тэр гүний булчин лугааж чадахгүй зөвхөн одоо амсрын булчин лугаа хийгээд тахаар нөгөө тэр гүний булчин чинь сордог татдаг тэр зөв рефлекс тогтохгүй байна гэсэн үг байхгүй юу. Нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал энэ зөвхөн одоо эмэгтэйчүүдийн өдрийн булчингийн дасгал биш байх нь шүү дээ. Тийм байна. Тэгэхээр яг кеглийн гээд байгаа одоо дасгал яг кеглийн гээд байгаа булчин өөрөө
хөвлөө дээр нөгөө дээр байдаг арцгийн булчин гэлээд байгаа учраас эрэгтэй эмэгтэйг хийж болно гэдэг байгаа. Тэгэхгүй болохоор яг тэр дээд булчин гэж бодохгүйгээр зөвхөн хязгангийн амсар өтрээний булчин гэж бодоод зөвхөн эмэгтэйчүүдийн дасгал гэж бодоод байгаа учраас энэ ингээд нөгөө хөгжихгүй одоо сайн биш, үр дүнтэй биш гэдэг ч юм уу те буруу ойлголтууд яваад байна гэсэн үг. За дараагийн нэг юм нь яг булчин 100% хэвэн байх хэмжигдэхүүн гэж нэг байдаг. Сайн сулралгүй, зангаралгүй яг үнэлгээгээр үзэх юм бол 0-5 гэдэг үнэлгээгээр булчин гихний байдлаар Оксфорд гэдэг үнэлгээгээр үнэлдэг байхгүй. Тэгэхээр 0 одоо маш муу 5 бол яг хэвэн байх хэмжээ. Гэтэл булчин учраас 5-аас дээшээ хэмжигдэхүүн байдаг. Тэгэхээр булчин илүү хүчтэй 5-аас дээшээ хэмжигдэхүүнийг одоо авах тусмаа одоо юу гэдэг булчингийн одоо тэр тодорхой бүх одоо ирж байгаа даралтууд, рефлексүүд, төрөх процесс улам сайжирдаг л гэж үздэг ерөөсөө. Тэгэхээр энэ булчин чанартай байх тусмаа тэлэг чадвар нь сайжирдаг, буцаа тагших чадвар нь сайжирдаг. Тэгэхээр ингээд дөнгөж төрөөгүй одоо залуу эмэгтэйчүүдийн хувьд хийж эхэлснээр төрөх үед одоо савны амсар маш хурдан нөгөө арцгийн булчин тэлэгдээд савны амсар маш хурдан ямар нэгэн язрал, задрал байхгүй, гэмтэл байхгүй одоо хайчлуулахгүй, ойдол хийлэхгүйгээр маш сайн өөрөөрөө ямар ч том хүүхдийг ямар ч одоо олон ихэр хүүхдийг төрүүлээд тэгтээ ч гэсэн одоо ямар нэг эрсдэлгүй тийш тэр чинь булчингийн асуудалтай болоод ирэхээр сүүлийн саруудад доошо тулж өвддөг завуурууд нэмэгддэг, хөлөө дээш нь сай антер гэл ингээл босоод механикал тэр аргуудыг нэмээд эхэлчихдэг байхгүй. Тэгэхээр одоо булчин чадaltaй авах тусмаа хүүхдээ гүйцэд одоо хүндрэлгүй, аюулгүй, эрсдэлгүй тэйгэн тэгээ төрүүлэхтэй зовлонгүй маш хурдан аюулгүй өвдөлт багтай хурдан төрүүлэх нь. Төрүүлсний дараа буцаад энэ эргэтэн ч өөрөө энэ булчин ч өөрөө тийм хүчтэй байхгүй. Буцаад тодорхой одоо 6 сарын дарааж гэдэг юм уу нөгөө гамаа сайн барьж чадах юм бол 3-6 сард буцаад өмнөхөөсөө ч илүү гайхалтай одоо эрүүл болох боломжтой байхгүй. Агшилт үүсэх. Нөгөө гамаа барьж чадахгүй ч юм уу их оролдолтой, ойдолтой асуудалтай төрөх юм бол одоо мэдээж эрсдлүүд дараагийн эрсдлүүд үүсчихэж байна гэсэн үг Тэр төрөлтөөс төрөлтийн явдал бид нар нөгөө зүгээр химлэрээ бариу байхныг ойлголт булчин талаас нь хөгжүүлж бариу барьж чаддаг байх ойлголт хоёрыг ялахгүй байгаа учраас одоо ингээл юу гэдгийг кегл хийхээр кегл хийхэр чи яг нөгөө сайн асуулчих болохгүй нэг мөсөн дөрүүлд хөрчөөд одоо нэг мөс эхлэе гэдэг. Нэг мөс эхлэе. Энэ нөгөө анхаарлаа одоо энэ хөрчгийн эргэтнүүдтэй анхаарах анхаарлаа шаардлагатай имжлэхийг нэг мөсөн л дөрөвд хөрчөөл хийх гэж бодод байдаг байхгүй. Энэ нь өөрөө яаж юм гэхээр булчингийн төрөлтөөс төрөлтийн явцад тэлтээс тэлтийн явцад анхаарахгүй байснараа одоо буцаагаад хэвийн хэмжээндээ 100% очих боломжийг бүрэн хязгаарлаад дараагийн төрөлтүүд тээлтүүдийг асуудалтай болгоод байгаа хэлбэр. Төрөлт хоорондоо тэгэхээр төрлөө одоо нэг төрөлт хооронд 2-3 жил гэж эмчнэр хэлээд байдаг шүү дээ. Яг эмэгтэй хүний бие физиологоо харахаар ч гэсэн нэг сэргэлтэн тийм байгаад байгаа шиг. Энэ хоорондоо булчингаа дахиж чангалаад хэвийн байдалд оруулаад дараагийн төрөлтөө төлөвлөх ёстой. Франц бол яг юм тогтолцоогоор явдаг. Нэг төрсөн ч өөрөө төрсөн ч C-sectionэр төрсөн ч нэг төрсөн л болвол тэр хүүхэд нэг тээсэн л болвол тэнд ямар ч завуур асуудалгүй байхад тэр тухайн хүүхдийг одоо тээх явцад гарч ирсэн нэг 10%, 20% асуудлыг заавал өмнө нь одоо дараагийн төрөлтийн өмнө эмчилж ийж тэр нь кегл тасаглаараа нөхөн сэргийн эмчилгээгээрээ яг зөв аргуудаараа штэ эмчилж ийж дараагийн төрөлтийг төлөвлөө дараагийн бүр тээлтийг төлөвлөө ангиснэр хүүхэд өөрөө эрүүл өвчнгүй эрсдэлгүй цоо эрүүл оюуны өндөр чадамжтай ас мундаг хүүхэд гарах боломжтой ээж өөрөө одоо ядрахгүй хэд их одоо алдагдлалд орохгүй бас ингээд эрүүл тэгж төрүүлэх буцаагаад төрсний дараа гоё арцсангуй сайн одоо нөхөн сэргийдэх боломжийг бүрдүүлж өгдөг гэж үздэг. Эмэгтэйчүүд одоо яг сонсож байгаа нэг 30-40 гаруй насны ч юм уу 2-3-4 хүүхдээ гаргаа. За би ер нь болчлоо одоо. Харамсалтай энэ хооронд мэдээлэл муу байснаас өөрөө залхуурснаас шийдвэрээ гаргаагүйгээс дасглаа хийгээгүй хэвчэлтэй. Одоо бидний хажуугаар хамгийн болоод өнгөрцөн үү? Одоо яг ингээд энэ мэдээллийг сонсоод зөв мэдээлэл аваад хийж эхлэе гэвэл боломж байгаа юу? Хэр хугацаанд сэрэггүй? Яг хоо зарим эмчнэр бол тэгж хэлээ явуулсан гэдэг. Чи кеглигэд хэрэггүй. Одоо чамд үрдүн гарахгүй ээж гэдэг юм уу надах ч одоо залуу охтуудын төрөг охтуудын ч гэдэг юм уу ийм хүмүүс хийдэг залуу хүмүүс хийдэг юм аа гэж л явуулсан байдаг. Би бол эндээс бүр 1000% эсрэг байр суурьтай.
Тэгэхээр одоо 140 мянган өдрийн фитнес групп дээр онлайн хэлбэрээр ч гэсэн тий зүгээр ингээ өнгөө маш их лайв мэдээлэлээр ч гэсэн шууд бодит өөрчлөлтөө гарч ирж байгаа. Тэг манай групп бол 18-аас дээш насныхан зориулсан. Дэшээ хязгааргүй тий маш одоо 60 70 80-тай эмэгтэйчүүдийн хувьд бол бас байдаг тий. Тэгэхээр ингээ групп дээрх одоо 8 жилийн туршлагаар тий одоо зүгээр онлайн хичээлээр групп дээр байгаа мэдлэг мэдээлэлээр үр дүн гарлаа гэдэг эмэгтэйчүүд үнэхээр их байна. Энэ бол одоо яг ихний 11 жилийн өмнө нас бид нар үзэж штэ тий. За үнэхээр кегел дасгалаар одоо байгаа Монгол эмэгтэйчүүдийн унжилт тий энэ булчингийн алдагдалын зангирал гэмтэлтээр үр дүн гарах нь уу гэд бас мэдэхгүй учраас ингээ үзэж байгаа. Тэгэхээр ингээ би өөрөө хамгийн ихний үр дүн багхгүй юу бас. Тэг миний эргэн тойрны хайртай найз нөхөд аав ээж тий ах дүүнэр одоо ажлын хамт олон тэдний гэр бүл гэдэг ингээд бас бидний одоо ихний үр дүн. Тэгэхээр бид нар үнэхээр үр дүнтэй байсан. Тэгээ би өөрөө үнэхээр хоёр төрсэн асуудалтай байжгаад анх кегел дасгал хийгээд үнэхээр үр дүнтэй байсан. Бүр ингээд ямар сайндаа бүр айгүй мундаг эмчийг тухайд 17 онд ингээд эмнэлэгтээ татаад одоо Франц руу сураач гэд бас одоо орж ирэхгүй тий. Тэгээ ингээд та зүгээр намайг л үзчих. Тэгэл манайхныг л үзчих. Зүгээр энд байгаа бодит ажиллаж байгаа юмч хамт олныг үзчих. Тэгээд кегел дасгал одоо энэ нөхөн сэргийн эмчлийн ач холбогдлыг бас үнэлчих гээд. Үнэхээр үзээд вау л да үнэхээр тий ийм байх боломжтой юм уу? Ингэж гоё одоо хөгжүүлдэг юм уу тий? Гэт ингээд нүдээр үзээд гараар бариад одоо ихтгэл үнэмшил аваад хамтарч ажиллаж чинь гэсэн үг байхгүй юу тий? Зөвлөх эмчнэр ч гэсэн. Тэгин гутал дахиад дээрээс нь 11 жилийн туршид эмнэлэг дээр ирж байгаа одоо маш олон насны эмэгтэйчүүд. За мэдээж 60-аас дээш, 65-аас дээш, 70-аас дээш гэдэг эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн тэр хүн яг одоо булчингаас сэргийгээл дасгалаа хийж л чадах юм бол одоо 60 65 гэж хэлээд нэг юм гарын дасгалж хийж чадахгүй суугаад ээж болохгүй үсттэй нэг хөнгөн өөртөө таарсан тэгээ нурууны дасгалж хийхгүй ингээд 60 65 хүрчээр хүн дасгал хийх ямарч боломжгүй гэж байхгүй үсттэй. Тэгэхээр тэр хүн ч гэсэн ялгаагүй тэр дотор булчингаа тэр хүн ч гэсэн өтгөн шингэнэ гадагшлуулах тэ хэрэгцээ байж гэн тэр хүн ч гэсэн өдөржингөө өтгөн шингэнэ одоо сайн муугаар алдагдaltaалагдлагаар гадагшлуулсан. Тэр ингээд гадагшлуулж ин гэдэг маань тэр булчин тодорхой хэмжээгээр зөв буруу ажилтсан. Тэгэхээр тэрийг ингээд зөв одоо аргын л заагаад хүчих юм бол тэр хүнд ч гэсэн үрдэн гарцсан. Тэр битэл 65 настай бүр ингээд 5 гэдэг хэмжигт түүнээс дээшээ болгосон хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр энэ юусоо одоо юу ч хэлэх гээд юм гэхээр яг хөө мэдээж асуудал ихтэй байх тусмаа одоо илүү цаг хугацаа илүү өндөр одоо мэдрэмж илүү өндөр одоо ачаалалтай хийхийг шаардна тийм байна. Одоо юу гэдэг асуудал нь тэр нас бол биш тийм асуудал багтай байх тусмаа арай илүү бага цаг хугацаа зарцуулахыг л одоо шаардаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар нөгөө олон улсын одоо яг л тэр зөвлөмжийн тийм байдаг. Одоо булчингийн үнэлгээ 0.1 гараад ирэх юм бол дор хаяж 3 сарын дараа та үр дүнгээ авна ч гэдэг юм уу тий. 3 сар маш сайн дасгалаа тогтмол 15-30 минут. Тэгээ яг энэ зөв техникээр тэгэхгүй ингээд 7 хоног хийгээл үр дүн гарахгүй л энэ үр дүнгөө гэд эмчнэрийн хувьд ч гэсэн энэ үр дүнгөө гэж үзэж болохгүй байхгүй. Энэ дэр маш олон тэр уролог андрологийн эмчнэр тий эмэгтэйчүүдийн эмчнэр судлаач юм манайхаас суралцаж болно шүү дээ тий. Тэгээд ингээд яг энэ ойлголтыг ингээд аваач юм. Манай дээр судалгаа өмнө нь хийгдчихсэн. Одоо дахиад бас энэ нийгмийн эрүүл мэндийн салбараас асар том судалгааны баг хамт олон хийяагийн хүсэлтэд тавьсан би хүлээн зөвшөөрөөд нээлттэй энэ ингээд нийгэмд бидний ажлын үнэт зүйл үн цэнчүүрөө энэ эмэгтэйчүүдийг гэр бүлийг гишүүн бүрийг иргэдээ тий Монгол одоо иргэдээ ингэж эрүүлэн хамтруулмаар байна. Стрессгүй байдлахмаар байна. Хурц хэрэгтнийг бас энэ одоо баталгаатаас зөв аргаар нь зөв имчилгээ хийдэг баймаар байна гэдэг юм үзэлтэй учраас нээлттэй таахгүй өрсөлдөгч гэж харахгүй тий. Тэгэхээр ерөөсөө л зарчмын хувьд тэг үрдэнгүй юм байхгүй. Ерөөсөө үрдэнгүй биш. Энийг харин буруу хийх юм бол үрдэнгүй. Яг энийг та дэлгэрүүлж болох уу? Зөв техник гэдээсэн бол үрдэнгүй тий. Тэр зөв техник гэдэг дээр одоо юу гэдэг мэдээж 10 жил 20 жил огт хийгээгүй дасгал тэгээ тэр хөвлөд дотор байгаа гүнд байгаа дасгал тий. Энийг хийхэд бол бас үнэхээр маш бага үнэлгээтэй ороод ирсэн хүнд бол бас хэцүү, угаасаа хэцүү. Зарим нөхцөлд яг тэр булчинг заавал одоо физик эмчилгээгээр тий ингэж одоо тогоор цохиулж тий өдөө сэдэж ингэ сэргийжээж ч одоо оруулах боломж бас байдаг. Тэгэхээр тэр боломж нь одоо Монгол улсад бид нар бүрдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр л одоо юу гэдэг юм үнэхээр хүсгэл юм бол бүх юм боломжтой болсон. Хүсэх юм бол мэдээллийг ханаас ч авч болно. Өнөөдөр AI чаач бит.
Тэ хэлгүй байсан ч интернет гуглээс мэдээлэл аваад нөгөөдхөө шууд копидж орчуулаад авч болж штэ. Тэр техник бүх юмнууд одоо маш олон төрлийн техник байгаа штэ тий. Тэгэхээр бид нар нөгөө айгүйх бэлэн хоол одоо авах гэдэг тий. Тэгтэл одоо юу гэдэг түр группээр ороод дагахад л тэрний одоо тий зарим хүмүүс ингээл групп дээр өнгөж орж ирсэн л яаж хийгээл тасал хийдийн заагаад үг гэдэг байхгүй. Тэр 8 жилийн түүх цаг хугацаа мэрэгжлийн эмчнэрийн зарцуулсан мэдлэгийг эхлээд нэг 2 цагт 1 цагт ингээд үзчихэлтэй. Тэр сэрч хайдаг хэсэг дээр нь кегэл тасгал хийх арга аргачлал хайгаад бас уншчихл та тий. Тэгээд ирэхэд бид нар эхлээд агачт айгүй олон мэдлгүүд аваад эхэлчихнэ. Тэг буруу хийн гэдэг нь угаасаа л одоо юу гэдэг хөвлөе чангалах тий амьсгалд хүчээх хөгцөг гойны булчин чангалах бие чангалж ингэж мөн шивлэн чинь ингээл буруу тий. Одоо ингээл яриа сууж байхдаа ч гэсэн кеглийг хийж болно. Энэ гэхдээ яг ингээд сууж байхад бол нэлээд мэрэгчлийн өмнөлхий байх тий. Анх хийж байгаа хүмүүс бол ядчил нүд амны өөрчлөгдөх юм. Яг хөө зүгээр энэ дээр нь ингээд шуудхан хэлэхэд бас яг зөв одоо групптэй ороод зөв багшаараа яг нэг үзүүлээ шалгуулаад яг заалгаад тий. Нэг хөрх ингээд манай дээр 150 мянган төгрөг байхгүй тий. 150 мянга тэгэл нэг хоолнд орж исэн мөнгөөл ингээд яг зарцуулаад бас ингээд заалгаад авчих юм бол айгүй амар ер нь бас хялбар байдаг. Одоо би бол нөгөө нэг юм үзлэг ярих гэж бол орж ирээгүй. Кегэл тасгалын одоо үнцийн үр дүн ач холбогдлыг ярих гэж орж ирсэн. Гэхдээ үнэхээр 30 жил хийгээгүй булчин цаг хугацаа алдаал бороо хийгээл юм шаадж болохгүй, би даж хийхээрч чадахгүй тий. Ийм байх юм бол бас хэцүү аа. Гэхдээ онлайн дээр группийн мэдээлэлээр чадж байгаа мөтөчүүд бас байгаа. Тэгэхээр ингээд чадаач. Тэгээд зарчмын хувьд бол ерөөсөн амьсгалд хөгжиж биеийг чангалж тий гадна одоо булчингуудыг чангалах ерөөсөө биш. Дотор булчин чангалахын тулд жоохон орчин бэлдэж эхлээд хийж эхлэхтэй. Орчин бэлтгэхээр анхаарлыг төвлөрүүлнэ. Би одоо яг ямар булчин дээрээ хийх гээд байгаа вэ гэд эхлээд бүтцээ мэднэ. Бүтцээж мэдэхгүй яг аль булчингаа ажилуулах гээд байгаагаа ч мэдэхгүй яаж хийх гээд байгаагаа ч ерөөсөө бүр анхаарч нь юуж байхгүй хийж уусч чадахгүй. Тэгэхээр интернет дээр януучлаар ороод харахаар тий pelvic floor muscle гэдэг байгаа шүү дээ. Эсвэл арцэг ёроолын булчин гэдэг хайчих тий. Тэгээ хайхаар эсвэл одоо кегл одоо muscle ч гэдэг юм уу тий. Ингээ хайхаар л ерөөсөө хаана ямар байралт ямар бүтцтэй ямар булчин гараад ирэхээр ядаж анхаарлаа төвлөрүүлээ. Энэ булчин шүү. Одоо ингээд юу гэдэг тавсагны харалтаа умдаг ясаа тэмтэрч ахар сүлээ тэмтэрчээд тавсагны харалт умдаг ясан дээрээ гараа сайхан тавьчих ирэмгүй тий. Тэгээ за энэний цаана тууштай одоо шулуун хөндлөн ийм булчин байгаа юм биш үү тий хөндлөн энэ булчингаа гэд ингээд бүтцээ хүртэл нүдэндээ төсөөлөн бодож жагаад ингээд чангалаа суллаад гэл ингээд хийж үзэх боломжууд зөндөө байгаа. За эмэгтэйчүүдийн хувьд бол одоо юу гэдэг өдрийн дотор одоо ариун цэврээр зэгч хаад гараа хуруугаа хийж гаад бас нэг хэд барьж гинөө яаж юм те хэр зэрэг барьж гин гэдэг ингээ үзэх боломжууд зөндөө байгаа. Эрэгтэй хүний хувьд бол хийгээд ирэхээр шууд ир бэлгэрхтэн шотой хөвчрөөд ирэхтэй шийдэж хөдлөөд ирэх гэл ингээл зүв хийж анцшилгаалаад бас техникүүд зөндөө байгаа. Энийг бүр нэг бүрчлэн деталь нэг үзүүл интернет дээр мэдээлэл бүр маш их байгаа. Тэ хэрвээ дахиад ойлгохгүй болохгүй бол одоо тий ирээд нэг үзүүлээд онцлуулаад заалгаад аваад явчих боломж зөндөө байгаа. Тэр групп төр үн төлбөргүй монгол хэлээр бас маш их мэдээллүүд. Түрүүн яриан дундаа та яг энэ булчингийн амсрын булчин, гүний булчин гэж яриад байна. Тэгээд кегел тасгалыг бие чангалахгүйгээр за ер нь хизүү хийж ин да гэж бодоод ахаад эхлээд амсрын булчин хөгжөө, дараа нь гүний булчин хөгжөхөө. Зөв хийгээд байвал ингээл хамтдаа амсар гүнгэл зэрэг хөгж явчихдаг юм болов. Яг угаасаа нөгөө гүний булчин үнэхээр ажиллахгүй байгаад байвал шууд ажиллуулж чадахгүй. Яг таны хэлдгээр ингээ амсраас дундруу гүнлүү гэж ингээд хийх тусмаа мэдрэмж нь орж иж илүү өдөртөж чаддаг болж тэр хэсгийн одоо тий бид нар одоо юу гэдэг гарыг гатгаж тий гарны энэ булчин зүр хөгжүүлэх гэдэг тий тэрэн шиг за одоо чиний амсрын гүн байлаа гэж батхад одоо үнэхээр гар атгаж чадахгүй л ядаж энийг атгаад тахаар энэ лүү нөлөөлөд эхэлнэ шүү дээ. Энийг ингээд 100 атгachаар 1000 атгachаар энэ лүү жоох нөлөөлнө. Тэгээ энэ хоёрыг ингээд атгаад тахаар ингээд дахиад энэ булчингуудыг баз чаддагтай яг ялгаагүй. Айгүй зөв асуулт асууж. Тэрнээс биш гар огт татчихлахгүй байж идэл одоо шууд нэг ажилуулаад бүгдийг хатгах гэж байхгүй байхгүй. Тэгэхээр хийгэлээ. Нөгөө яг тууштай хийгээд нөгөө асуудал ихтэй хүн 3 сар хийж үр дүн гарна, цар хийж үр дүн гарна гэдэг ч үс эндээс л болоод байгаа байхгүй. Эмэгтэйчүүдийг харж байхад эргэн тойрон байна, сошиалуудад уншиж байхад кегл боол гэж байна бөмбөлөг. Би бүр тэрийг хараад тэрийг ингээ авч харал тэр нь л булчингийн чангалаад ах юм уу? Тэр яг юунд хэрэгтэй байна? Энэ кегл боол одоо аваад тэ байрлуулаад нэг алхаал гэрээ цэвэрлээл тэгэл таны асуудлыг шийддэг гэсэн бол өнөөдөр
дэлхий дээр эмэгтэйчүүдийн одоо эрэгтэйчүүдийн тэн давсагны шээс хаагдах, шээс задгаарах тий бүгд алга болсон. Тэг энийг нэг юм 100,000 төгрөгөөр аваад тэг нэг $20 аваад бүх асуудлаа шийдчих тий. Тэгэхээр энэ 100 жилийн өмнө байжлаасаа одоо стил байжлаа авж байгаа хүмүүс маш их асуудалтай хүмүүс маш их. Тэгэхээр энэ худлаахгүй тий ингээд хүмүүсийн хувьд ч гэсэн маркетинг хийхдээ айгүй зөв хийх хэрэгтэй. Тэгэхээр Kegel болвол Kegel тасгалын зүгээр л туслах хэрэгсэл гэдэг болгож байгаа. Тэгвэл хэрэгсэл тэрнээс биш Kegel тасгалыг хийлэгдэг тэр вибратортай боол гэсэн ч хийлгэж чадахгүй. Тэр энэ ухамсартай даалт ухамсартай бидний булчин өөрөө бид нар өөртөө мэдэрч өөртөө удирдах тэр булчин өөрөө ажиллуулснаар тэр булчин сэргэж өөрийнх нь үүргэн одоо үргийнхаа дагуу ажлаа хийдэг болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ чинь нэг юм тархинд бас нэг тэр булчин өөрөө ажиллаулдаг процессыг тархинаас удирдах, буцаага тархиндаа дахиж баталж тогтоож тий энэ булчин ажиллана гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш тэр вибратораар ингээд тэр булчин шууд одоо төгс ажиллахгүй. Тэрний гэсэндээ ер нь энэ одоо доод булчин тий бидний энэ арцгийн булчин ажиллахгүй байна гэдгийг би одоо 17 онд Францад сурч байхдаа ерөөсө бидний энэ доод булчин сааждсан юм шүү дээ. Тэр саажилтыг мэднэ те. Булчин одоо саажилт үсгэр яадаг вүлээ. Одоо ер нь бол шулуухандаа мухагаар хэлэхэд бол яг тэр булчинг одоо ажиллуулж чадахгүй саажилтаа олно гэдэг нь тэр булчинггүй л юм шиг амьдрна гэсэн үг байхгүй юм үндсэндээ. Тэгэхээр бид нар энэ доод булчингаа эрэгтэй эмэгтэй хүмүүс бүх наснаа те 60 байсан ч 70 байсан ч одоо 20 байсан ч төгс яг зөв ажиллаж чадахгүй бол бид нар энэ булчинггүй юм шиг л амьдарч байна. Одоо хүн хараагүй бол яах вэ те үнэрлж чадахгүй л яах вэ гэдэг шиг энэ булчинггүй бол яах вэ гэхээр энэ булчингийн үүрэг булчингийн оролцоо одоо амьдрал байхгүй болоод эхлэхээр нөгөө үүргээ гүйцэтгэж чадахгүй асуудлууд үүснэ мэдрэмж нь байхгүй амьдралд асуудал үүснэ л гэж ойлгож байгаа тийм. Тэгээ Франц хэмтэлсэн чинь тийм ээ гэж байгаа байхгүй. Үнэхээр тийм ээ. Үнэхээр энийг ажиллаж чадахгүй бол бид нар одоо саажилттай л байна гэсэн. Энэ булчингийн саажилттай. Гэтэл зүгээр гарын саажилтан дээр бодъё. Миний энэ одоо 100 гар ажиллахгүй байна тий. Тэгэнгუთ би ингээд зүг тавьдаг ч юм уу нөхөн зэрэг наалтаар тий эмчилгээ авчлаа. Гэхдээ тэгэл тэр эмчилгээ зөвхөн аваад ингээд байгаад ах юм бол хэрэгтэй байхгүй. Заавал та гараа тий өдөрт 100 удаа хатгаа энийг зэргийн засгийн эмчнэр маш сайн мэдж байгаа тий. Тэгэхээр та дасгал хөдөлгөөн заавал хослуулт хичээж л үрдэн гарна. Тэгэхээр та энийг өөрөө хатах нь тий зүгээр хин нэг нь таны гарыг бариад ингээл өөрөө атахыг хүсэхгүй ингээ гаднаас нь хин нэг юмч гарыг натгуулаад ингээм бол нөлөөлөхгүй тий. Тэгэхээр та өөрөө ингэж атахыг хичээж өдөрт 10 20 30 100 атгаж тий натчилж эхлэх байхгүй юу. Тэрэн шиг тэр Kegel боолыг өтрийн дотор байрлууллаа. Хоосон боолгүй байх мэдрэмж, боолтой байх мэдрэмж л зөрүү байдаг зарим хүнд. Зарим нь бол бүр зөрүү ялгаа ерөөсөй байдаггүй. Болтож боолгүй ч яг л нэг гэдэг тий. Тэгэхэд ингээ зарим хүндээ одоо юу гэдэг одоо яг л нэг бөмбөлөг бариад атгах бөмбөлөггүй атгах хоёрт яг адилхан байхгүй юу. Тэрэн шиг ингээд за энэ боолыг одоо би чангалж барих хэвээр өөрөөл барих хэвээр гэл ингээд хатгаж ил тэр үрдэн гарна. Тэгэхгүй ингээд одоо нэгдүгээр Kegel боол гэчгээр нэг тасгал юм шиг тэ нөгөө боолыг үрдэнгөө очингол Kegel ч үрдэнгөө гэх ярьчдаг тий. Тэгэхээр энэ нэг юм ойлголтын зөрүүнүүдийг л бид нар одоо орхих бас нэг талдаа одоо бас энэ зарж марж байгаа борлуулж байгаа газрууд бас зөв хэрэглэгийг нь тайлбарлаж өгөх. Та өөрөө энийг ашигласнаар илүү одоо Kegel тасгал хийхэд илүү хялбар болно. Тийм учраас та зүгээр энийг өөрөө л хийгэрэй гэдэг зөвлөмж өгөхөр ялгаагүй л хүн авна штэ. Тий. За зүгээр энийг хийгээл болоо тэгэл болоо гэхгүй. Тэгэл чангарч. Та зүгээр энийг хийгээл танд илүү гоё тасгал хийгэж чинь туслана. Тэгэхээр та ингээд гэл ер нь тийм хэрэгслээ л гэсэн. Фитнест мөнгө төлчөөд ахт чи намайг дасгал хийгээд ахын ямар сони юм бэ гэдэг шиг юм болоо тий. Яг тийм болж байна. Энэ нэг эмгтээчүүдийн дунд бас нэг эрэгтэйчүүд ч гэсэн ингэж бодоод байдаг нэг ойлголт байна. Өөрөө төрх замаараа төрсэн эмгтээчүүдийн ар цэг оролын булчин ер нь бол ингэ нэг төрсэн чи ер нь суларсан байдаг. Хагалгаар гар төрсэн бол энэ булчин нь бол баг ингэ хэвээрээ байж байгаа юм шиг юм ойлголт баг ингэ талцаад байдаг шүү дээ. Энийг та нэг талд нь гаргаж өгч. Яг анх 11 жилийн өмнө Францаас анхны сургалт авч байхад яг энэ талаар бас айгүй их сургалтуудыг авч ирсэн байна. Тэгэхээр энэ дээр юу гэдэг байсан бэ гэхээр Францад бол ерөөсөө ямар ч энэ одоо юу гэдэг өөрөөрөө төрсөн гээд те булчингийн алдагдал өртгцүүл хийж байхгүй. Хэд ч төрсөн өсөхгүй те. Ягаад вэ гэхээр одоо 1985 оноос хойш Франц улс яаж ийм гэхээр төрсний дараа
эмэгтэйчүүдэд тодорхой хүүхэд тээх явцдад л асуудал үүсдэг. Тэр тээх явцад их том хүүхэд үү, ихэр хүүхэд үү, тий ажлын ачаал хэр байсан, хэр тээсэн гэдгээсээ, хэр таргалсан энэ гэдгээсээ шалтгаалаад асуудлууд их багаар үүсчдэг. Тэрийг төрсний дараа улсаас нүүн төлбөргүйгээр нөхөн сэргийн хэмжлэгийг кегэл тасгалаар одоо эдгэж өгдөг байхгүй юу? Одоо хэвийн хэмжээнд 100% авчиж өгдөг. Тэгэхээр хэд ч төрсэн байсан тэр болгоныхаа ардаас эмчилгээ аваад хахаар тэр хүн одоо тий дөрөв төрсэн байсан ч одоо хэвийн хэмжээндээ байж гэн гэсэн үг ахна шүү дээ тий. Тэг яг нөгөө энэ ойлголт зүгээр яг эрүүл анатомийн одоо ойлголт болчихж байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсөө яг зүгээр Франц ч байсан Монгол эмэгтэйд ч байсан үүсдэг асуудал нь хүүхэд тэгэхэд л үүсдэг юм байна. Тэ? Тэгэхээр кесарээр төрсөн ч тэ өрөөрөө төрсөн ч хүүхэд тээж л байгаа бол тэр гүний булчин нөгөө харцгийн булчин дээр кеглийн булчин дээр ч л асуудал үүснэ. Тэгтэл яах вэ одоо зүгээр яалтчгүй одоо төрүүлэхэд хэрцэн ажиллуулах гэмтэй хэтг ойдолтой төрөхтэй гэдэг ч юм уу төрсний дараа бас гам барьж байгаагаас шалтгаалаад бас өөрөөр яг тэр амсрын булчин дээр бас гэмтэл авсан хүмүүс байна л та. Тэгэхээр нөгөө зарчмын хувьд бол уг нь байх ёсгүй гэхдээ эрсдэлтэй төрөлтүүд дээр угаасаа өсч идэнэ гэсэн үг. Тэгэхээр юусоо яах ёстой вэ гэхээр бид нар жирэмсэн байж байгаа үедээ ч кегэл тасгалыг хийдэг. Тийм тодорхой хугацаануудад төрөлтийг дэмжиж, жирэмслэлтийг дэмжиж, ургийг дэмжиж кегел тасгал хийдэг. Тэгэхээр жирэмсэн үедээ кегел тасгалаа хийх, төрсний дараа кегел тасгалаа хийх те өөрөөрөө эрүүл аюулгүй тээхийг ирмэлзэх гэдэг юм дээр л анхаарах хэрэгтэй болж байна. За бас нэг асуулт нөхөн сэргийх арга гэсэн. За дасгалыг бол кегел дасгалыг өөрөө хүн хийчих болж байна. За гараар жишээ авъя. Яг ингээд нэг гар саажсан байгаа бол зүү тавиулна, уламжлалт хангаа ухаанд ингээд массаж хийлгэн, өөр одоо бомб тавиулна юу гэдэг те цахилгаан юм аппаратууд энэ төр бас байгаад идэг штэ. Тэрнтэй адилхан яг арцэг ёроолын булчинд ямар нөхөн сэргийх арга байдгийн бол за зарим эмэгтэйчүүдийн хувьд аль хэдийн мэддэг те магадгүй үр дүнгийн үдцэн байж болох. Гэхдээ дийлэнх эмэгтэйчүүд бүр ийм арга байдаг гэдгийг ч сонсоогүй явж байхаас магадлалтай. Тийм яг таны сайн хэлж байгаа шиг угаасаа булчингийн сулрал болон зангирлыг за сулралыг бол одоо юу гэдгийг тий тодорхой хэмжээгээр одоо чанга болох гэж янз бүрийн аппарат аргачлалууд байж байна. Гэхдээ энэ аргаас яг эмнэлгийн арга уу, ахуйн зориултын арга уу гэдгийг бас ялгаж салгаж үзэх хэрэгтэй болж байна гэсэн үг тийм. Тэгэхээр Монголд болохоор юм төөрөгдүүлсэн зүйлүүд айгүй хайрлаа. Тэрний үс үг гэхээр яг эмнэлгийн биш эмч ажиллуулдаггүй тийм. Яг одоо юу гэдэг нь баталгаатай нотлоготой орнуудаас тий яг зөв хуулах биш одоо регионал аппаратыг дагалдах хэрэгсэл тоног төхөөрөмж сургалтын энд ч одоо тоног төхөөрөмж гэдэг бол ард нь асар их зүгээр ингээд өдөр онцлогоон дээр асар их техник, дараагийн массажн дээр бас асар их техник, эмчилгээ болгон дээр дахиад дараагийн туршлага асар их техник тий. Тэр энэ болгоны ингээд дагалдах зүйлтэй ингээд байж ч хүндээ үр дүн гардаг байхгүй юу. Тэгэхээр яг аргуудаар бол яг кегел тасгалыг бол нөхөн сэргийх аргадаа тооцдог. Франц бол жишээ нь гэхэд нэгдүгээр арга. Тэр хүний асуудлыг ер нь эмчилгээний дараалал гэж байдгийн Францад. Би нөгөө Францад сургалтууд аягүй авсан учраас тэндээсээ олсон мэдлэгээ гэхдээ яг Монголдо хэрэгжүүлээд бас нийтдээ байдлыг аягүй өндөр харсан учраас энийг харьцуулж ярих аягүй дуртай. Тэгэхээр ингээ Францад болохоор нэгдүгээрт одоо хамгийн чухал нь зөв онцлох. Тэ? Хоёрдугаарт яг нөгөө шалтгааныг алга болгох. Эмчилгээний хоёрдугаар харах нь. Шалтгаан алга болгох. Тэгэхээр шалтгааныг алга болгохоор тодорхой хэмжээнд хүндээ дахиад үр дүн гарчдаг байхгүй юу? Жишээ нь шээсээ удаан барайл ингээ яваад шээсээ барихгүй болоод эхлэхээр нөгөө тодорхой юмгууд алга болж бас болно гэсэн үг тий. Өтгөн хатаад хахад өтгөнөө шийдчихээр алга болгож болно гэсэн үг. Хөвлийн даргалтай байгаа бол хөвлөгөөрөө бас анхаарад ядаж хөвлий дээр доош ирж байгаа даралтыг дээш нь сойж ингэж зөв одоо корсет гуйдаг корсет ингээ зүүгээд ирэхээр бас л тэн дээр тодорхой асуудлууд алга болно гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэрний ардаас нөгөө өөрийн бие организмын нөхөн сэргийх байдал чинь сайхан унтаад амарчхаар дархлаа сайжрахаар тэг ер нь энэ нойр дархлаатай амаралтайгаар гой сэргээд өгчдөг байхгүй. Тэгэхээр буцаад нөгөө алдагдсан тодорхой багхан булчингууд унтаж амархаар сэрэгдэг гэсэн үг тий. Тэгэхээр ерөөсөө тэр эрсдлүүдийг булчин суулалдаг, зангилдаг шалтгаануудыг алга болгохоор эмчилгээний арга. За тэгээ дараачих нь ялтчгүй массаж нөхөн сэргийх тий. Булчин учраас булчин болгон дээр л массаж хийж болно. Тэгээ тэр массажийг харин яг зөв газраа л хийх нь айгүй чухал. Тэгэхгүй зүгээр л ингээл массажлаа тэгвэл болохгүй тий. Тэгэхээр яг нөгөө зангиралтай хэсэг дээр нь зангирлын массаж гэж амар байдгийн. Сул байгаа хэсэг дээр нь сулралтай цусны эргэлтийг сайжруулах массаж гэж арай өөр техникүүд бас гарч ирдэг байхгүй. Тэгэхээр энэ массажийг зөв хийх дараачих нь яг нөхөн сэргийх аппарат
одоо эмчилгээ тоног төхөөрөмж тий. Яг хөө бусад энэ гадна бие дээр одоо уламжлалт эмчилгээ, зүү төөн зэсэл тий маш их байгаа. Гэхдээ дотор талд бол одоо зүүн төөн хийхдэггүй шүү дээ. Энэ чинь булчингийнхаа ойлголтоор дотгошоо бүтцтэй учраас ийм дотгошоо өдрөөр оруулдаг аппаратууд байдаг. Тэгээд тэр аппаратуудаас ерөнхийдөө яг дэлхий дээр хамгийн өндөр стандарттай байдаг нь угаасаа Францын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан аппарат гэсэн үг. Өөр ижил төстэй ер нь бол яг нүхэн сэргээдэггүй аппаратыг нүхэн сэргээдэг гэж одоо Монголд реклам сурталчилгаар маш ихтэйгээр одоо реклам хийж төөрөгдүүлж авч ийн л да амжилтгүйчлэхэнд тэрийг зүгээр ухаалгаар яаж шалгах вэ гэхээр нүхэн сэргээж байгаа аппарат хязгийж бэлгийн харилцааг хориглодоггүй. Тийм бэлгийн харилцаа хориглохгүй. Тэр булчинг ямар ч салстыг одоо тий цочроож шархлуулж тий түлж улайсгаж байгаа юм байхгүй юу. Тэгэхээр тэрийг ингээд цочроогоо л худлаа түлээл улайлгаал сорвжуулаад байгаа бол энэ нүхэн сэргэлт биш. Тэ зүгээр хүтрээ нарийсгах технологи байхгүй. Тэ энийг бол дэлхийд дээр Солонгос айгүй нийтлэг хийдэг. Тэгэхээр зүгээр хүтрээ бариу болгох, хэмлэр нарийсгах одоо технологи тий эмчилгээний арга бол биш гэсэн үг тий. Тэгэхээр нүхэн сэргийг аппарат бол хамгийн ухаалгаар одоо тэм тохиолдолд зөндөө гарч байгаа. Яг адилхан нүхэн сэргийг аппарат тий 3хан орно 5хан орно гэдэг. Хэрвээ энэ одоо булчингийн үйл ажиллагаа сулрал зангирлыг 3хан 5хан оролтоор дэлхийн ангаах ухаан шууд энэ сажилтыг эмчилдэг технологи байвал ингээд одоо дэлхий дээр бусад одоо булчингийн сажилт хүн ч гэсэн байхгүй шүү дээ. Эмчилсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингээд 20 удаа орно 20 өдөр ирнэ 30 өдөр ирнэ гэхээр нэг үрдэнгүй юм шиг юм ойлгоод байдаг. Харин тэр чинь маш олон жилийн асуудлыг тий 20 өдөр 10 хоног 20 хоног эмчилж чинь гэдэг маань сайн тултай эмчилж байгаа байхгүй. Би бүр үнэхээр гайхалтай технологи Франц үүсгэсэн учраас үнэхээр чадвартай үнэхээр одоо сайн технологи учраас харин 20 удаа тэр 0 байгаа булчинг 5 болгож чадаад байна гэдэг бахархдаг. Тэгэхээр хүмүүс болохоор яг нөгөө эрүүл мэндийн мэдлэг энэ булчингийн мэдлэг байхгүйгээс үндэслээл тэн дээр толгой эргүүлээл нөгөө ярьж байгаа хүмүүс нь ч тэг би энэ хайфуу одоо лазер энэ төр хийдэг эмч нартай хүртэл мэтгэлцчихсэн. Бүр үнэхээр өөрөө ингээд нүхэн сэргээ хийдэг ингээд бүр өөрөө бат итгэцэн тэр эмч хүн хэлээд байгаа байхгүй юу тий. Тэгээ яаж тэр эмчээр төгссөн юм бүр тий. Тэр Франц юу тий Солонгосоос нөгөө аппаратыг авахтаа нүхэн сэргийнэ л гэсэн бол тэгэл тэрийг нүхэн сэргээх юм байна гэл хэлээд тэгэж болохгүй тий. Тэгвэл энэ нүхэн сэргээх зэргийн засгийн эмчнэрээс бас туршлага судлал да нүхэн сэргээх гэдэг зарчим чи ямар байдгийг гэдгээс мэдрэлтэй. Тэгэл тэр салстыг одоо гэмтэйгэл ирүүл болохгүй. Ядчил ихний асуулт бол ингээл асуучих юм байна шүү дээ. Тэгэхээр бэлгийн харилцаа хориглоод байгаа л тэгээ биелж байгаа юм. Бэлгийн харилцаа танаа аппарат бэлгийн харилцаа 7 хоног хориглдог л бол нүхэн сэргээл биш ч наа толгоогоо цэнэглэгээ уурлаа бүр гарч тийм байна. За тэгвэл аппарат юм байна. Энэ бас нэг хүүхнүүд нэг нэгнээсээ асуугаал мэдгүй хүмүүс л асуугаад байгаа шүү дээ. Тэр асуултыг танаас асуугаад байгаа юм. Нэг санал дээр суунгуутал хэдэн мянган удаа кегл дасгал хийсэнтэй тэнцэн гэд тийм ичэдэ юм гэж одоо нэрээ байдаг болсон юм уу? Өөрөө яг ингэ булчингаа хөгжүүлж яг нөгөө тэдэн мянган кегл гэдэг бол яг үндсэн манаагаас гарсан байхгүй юу? За. Би бүр хамгийн анхны тэдэн мянган кегл хийнэ гэдгийг бар 84 20 минутын одоо яг тэр физик эмчилгээ. Тэр физиотерапи буюу нүхэн сэргээх тэр stimulation гэдэг тэр эмчилгээний цааталт те. Одоо 20-30 минутын нэг удаагийн эмчилгээ хийдэг. Тэрийг одоо 20-25 давтамжтай хүмүүс онцлогооны дагуу авдаг тийм. Тэгэнгუутл тэр нөгөө секундэд 50 удаагийн одоо микро массаж буюу одоо 50 удаагийн бацлалтыг өгчээд өгөхгүй юу. Тэгэд яг энэ бол яг Францын аппаратн дээр л гарч ирсэн судалгаа. Яг одоо манай тэр найдвартай аппаратн дээр л байгаа зүйл. Тэгээ хэлсэн чинь тэрийг шууд одоо бөөнөрөө ингэж хуйларч аваал ингээл постэр олгоол одоо тэрийн зах зээлийн хууль тий бас байхгүй л байна л да. Одоо дархлаа авахгүй тэгэхээр үйлчлүүлэгч л өөрөө ухамсартайгаар тэрийг боддоор судалж үзэх те. Үнэхээр тэр аппаратын зургийг одоо Google-д ч юм уу YouTube-д ч юм уу оруулж үзээд ийм аппарат одоо те дэлхийн эмчнэр хийдэг юм уу те. Францад байдаг юм уу? Эмч хийдэг юм уу? Эмнэлгийн аппарат муу юм уу гэж хайчхад болно шүү дээ. Тийм байна. Тэр санал энэ төр бол одоо хятадаас те асар хямдхан одоо хин дуртай авч болж байгаа зүйл бол ойлгомжтой. Гэтэл одоо яг эмнэлгийн ирэхээр эмчнэр эмнэлгийн тусгай зөвшөөрлөлтөд эмнэлэгт ажиллах одоо гэрэтээр авдаг газрууд бол ойлгомжтой тийм. Тэрийг судлаад үзээлгээд байгаа. Тэгээд одоо дэлхий дээр ер нь бол яг Франц энэ төр бол Япон тийм. Америк энэ төр бол амар өндөр лайсенстай, амар өндөр шалгууртай
асар өндөр одоо шаардлагыг одоо биелүүлж иж тэр аппарат хоногд хөрөмжөн дээр хүртэл нэмэлт маш олон төрлийн стандарт одоо шаардлагыг тавьж иж эмнэлэгт ажилладаг байхгүй юу. Гэтэл Монголд бол тийм үнэхээр байхгүй учраас одоо үйлчлүүлэг ширэглэгч өөрөө ухаантай л авахгүй харин зөв мөнгө бол одоо яах вэ гэж тэр сандал дээр суусан хүмүүс ирээд за мөнгө бол яах вэ нэг ганц цай төгрөг яшиг гэл мөнгө олдог хүмүүс чинь тий хайрын цаг хугацаа. Миний хайрын цаг хугацаа тийш очиод ингээд сүултээ бүр ингээд шийж чадахгүй болчих маань зангираад манай дээр ирээд массажинд ороод одоо тий шийсээ гаргадаг болох үргийг гарч байгаа байхгүй юу тий булчингаа гэд тэр буруу одоо тэг дараас нь тэр нэг буруу долгион өгснөөрөө тий спралтай хүндж байдаг юм уу эсвэл зангирал ихтэй хүнд тий маш их зангирсан хүнийг аваачаад оруулаа хийцэн тэрийгээж үнэлэхгүй онцлохгүй зүгээр гаднаас нь тэр нэг зангирал ихтэй тэр нэг дараас ирж байгаа тэр нэг герцийн тавтамжийн хүч нь аяга бага мэдэрсэн гэж аахгүй вау таст ямар супер тий харуула найзуудаараа очиод тэрэн дээр үзсэн чи таст хамгийн лаг нь нэ гэсэн чинь 7 хоног суугаад миний одоо шис гаргалцсан тэг нөгөө яг уу тэр нэг одоо сүлжээ хөөтэй тэр нэг community байгаа юм л та. Тэр нэр community-гээрээ манай эмэгтэйчүүд өнгөө суллахаар нь тий гооч суудсан чинь байхгүй да. Баларсан гэлэрэл нөгөө булчин суллах эмчилгээ хийлгэж шийдэж чадчих байгаа байхгүй. Тэр тийм аюултай. Тийм байна. Ингээд тал талаас нь судалж ээж гоо сайхан ч юм уу, имлэг юм уу, эм ч юм уу гэдгийг нэлээд ажиллуулад байгаа юм тий. Ингээд яг энэ чиглэлийн бас тусгай зөвшөөрөл нь яг байгаа мó. Тэгээд энэ дахиад дотроо одоо жишээ нь одоо яг тэр эмнэлгийн тоног хөрөмж тий сайн одоо тэр Францын тоног хөрөмж авсан одоо эмнэлгүүд дотроо ч асуудал байгаа дээ. Юу гэхээр нөгөө яг явж олон жилийн туршлагатай яг явж бас сурсан юм уу тий. Одоо эмнэлэг нь өөрөө дотроо яг зөв эмчилгээ хийх тогтолцоо стандартаа бүрдүүлсэн юм уу тий гэдэг ингэхгүй болохоор яг тэр доторх эмчилгээ дотроо хүртэл буруу онцлогоо шаардлагатай эмчилгээний зөв хийж чадахгүй байх юм бол өртөн гарахгүй. Тийм байна. Эмэгтэйчүүд бид нэр өөрсдөө мэдхгүйгээр булчингаа ингээд дүлээд суллаад байдаг тохиолдлууд байдаг гэд таны нэг ярилцлагыг сонсож байгаа. Тэгсэн нэрэл ботсон чинь юм хит бариу голоороо нарийнхан корсет зүүх нэрэ ботсон чинь нэг зарим эрхтний дээшин шахаал зарим эрхтний доошин шахаал байнгын нэг одоо юм бүлтээцэн л яваад ах нь вэ штэ муухайгаар ярихад тий. Энэ интерес эхлүүлээ та нэг ийм энгийн зуршлаас болоод булчингаа улам суллаад байдаг гэ түрүү яг нэг ингээд хилээд өнгөрөх шиг болсон. Тий. Хамгийн нэгдүгээрт ерөөсөө нөгөө шээсээ барих. Энэ бол асар их нийтлэг байдаг тий. Тэгэхээр ерөөсөө асуудаг байхгүй хүмүүсээс угаас үйлчлэгийн ихний асуумжууд бүгд тодорхой ингээд авдаг. Тийм гол өдөрт хэр зэрэг шингөөж ин хэд удаа шийж гинэ гэж асуухаар мэддэг. Тэгэхээр бид нар ингээд өдөрт дунджаар уужаа шингэний хэмжээнээс шилтгаалаад эргэжтэйч байсан, эмэгтэйч байсан 7-аас 12 удаа шийх хэрэгтэй байдаг тий. Гэтэл тэр чинь мэдээж баг шингээ уух юм бол 7 удаа шингээ уух юм бол тэр одоо 12 удаа гэл ингэчихэж байгаа шүү дээ тий. Гэтэл одоо тэрийгээж мэдхгүй явж гин гэдэг маань ерөөсөө бид нар яг энэ булчин дээрээ ямар ч одоо зөв хөвшил нь булчин яадын тий. Бүтэ зөвөрөг мөрөг юу ч мэдхгүй явж гин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө асар их шээсээ барьдаг тийм эмэгтэйчүүд ч биш эрэгтэйчүүд барьж гин хүүхдүүд барьж гин тий. Эрэгтэйчүүд байрснаар одоо маш их шээснээс үний өрөвсөл асуудлуудаас айгүй үүсч идэг ч гэдэг юм уу тийм ингээ асуудал асар ихтэй. Хүүхдүүд өсвөр насныхан барьснаар биений эмний хам шинж их одоо хүүхдээ явагдах, завууртаа явагдах тий. Нүүрээр цэжэр батгшилт ихсэх ч гэдэг юм уу тий. Ингээд одоо биеэс одоо шээсийг 100 хугацаанд гадагшлуулж чадахгүй болохоор биеэр нь дүүрэн одоо хортчин л гэсэн үг шүү дээ тэр буцаад өөрөөс тий. Тэгэхээр ингээд шээсийн удаан барих гэдгийг л ерөөсөн анхаарч чадчих. Нөгөө одоо өдөрт 7-8 удаа бийцэж хахад сард тэр чин тий хэдэн 100 удаа жил хэдэн мянган удаа гэдэг энэ тоо ч өөр айгу аюултай тоо гараад ирчихдэг байхгүй харахаар. Тэгэхээр шээсээ барихгүй бол яг хугацаанд нь дундаж давсаг нэг 50-60% дүргэлттэй яг шигэжээ гэдэг ийм тохоо мэдрэгдэхээр шууд л шийдэг байгаа чинь. Тэр судалгааг харахаар 10 тутмын 9 шийдэггүй өнтергээ судалгаа харахаар ч айгүй аюултай таарч байгаа. Тэр шээсээ бариад та 1 сар явхад л тэр давсагны чанар муудчихж байгаа. Булчингийн нөгөө чанар чадал муудчихж байгаа. 1 жил явхад л дахиад муудчихж байгаа. Тэгэхээр аюултай. Дараачих нь мэдээж хувцастэй өдөр тутмын хувцлалт одоо хитрхи хөвлөгээр байрах тэр хитрхи одоо буруу корсет морсет зүүх тий. Тэр бас дахиад асуудалтай болоод эхэлж байгаа. За дараачих нь одоо бас үтгэ хаталт ч гэдэг юм уу тий. Ингээд бас үтгэ хатдаг хүмүүс нийтлэг байна. Одоо хүүхдийн хүртэл үтгэ хатдаг. Багаас нь хаж одоо амар их одоо буруу хөвшилтэй, буруу суудаг.
За дараачихны суулт юм байдалтай. Айгүй олон цаг удаан хөдөлгөөнгөө сучдаг. Тэг ингээ олон цаг удаан хөдөлгөөнгөө суухаар энэ эргэтнүүд чинь ямар ч бодис солилцож усны эргэлт байхгүй. Тэгэл хөвлөгээрээ дүүрэн тархан ингээл асуудалтай болоод эхлэх. Зүгээр анхаар шитнээ л одоо энэ зүйлүүд. Тэгэл шалтгаан их л байна л да. Ариг тамхины хэрэглээ. Одоо нөгөө ингээд өнөргөө сордог юм чи эмгтээчүүд айгүй хэрэгэлдэг болцсон. Одоо тэгэхэд энэний найрлага юу байна гэл те. Энд чинь дахиад хурц хэрэгтэн захаа мэдрэлийн цуц учраас нөлөөлчихөж байгаа. Тэ ариг тамхины хэрэглээ. Эмэн зөксөхгүй хэрэглээ гэл. За бас эмгтээчүүд ер нь айгүй их байгаа зөндөө шалтгаан. Эмгтээчүүдэд та хэдэн удаа үр хөндлөсөн бэ гэхээр 10 гэл ороод ирдэг шин. Тэлийн үр хөндлөлтөөс хамааралтай давлчин гэмтсэн тохиолдлууд бас маш их байдаг. Үр хөндлөлээд нэг юм сонирн болчлоо доошо юм унжаад бэлтгээд эсвэл одоо тий ингээд яг гэлтэд мэдгэдгөөс үр хөндлөлээд одоо тэр үр хөндлөлтөд шилтгаалсан одоо булчингийн айц зангарлууд айгүй хэдэг. Тэр хүн ер нь нөгөө цочролд орох, цочрох тий таагүй тухгүй мэдрэмжүүдийг авахд маш их олон төрлийн булчингууд зангирч идэг байхгүй юу? Яг хуу гадаад булчингийнхаа зангарлыг бид нэг муу дасгал хөдөлгөөнөөр нэг тий болсон болоогүй хичээлээ бас нэг тодорхой хүртэн ер нь өдөртөө ингээл хөдлөл явж байгаа гэдэг чинь бас нэг одоо нам ингээл хөдөлгөөн ингэж явахгүй байгаа ч тий хөдлөө явж байгаа гэдэг чинь нөгөө тэгвэр барай марайнд ороод тий үгүй нэг хадгалаад нэг гоё халуун баан дотор хөвтэл бас сулалчаад байна. Тэгтэл энэ дотор булчин тэгвэл сулалж чадахгүй байгаа байхгүй. Энээс болоод энэ арцгийн булчин зангираад ирэхээрээ нөгөө асуудлууд үүсчихнэ. Тэгэл дэшээ хадуудны булчин чинь нөгөө зангираад ирэхээр яадаг юм бид нар сулраад ирэхээр яадын сүрхүү гэл мэдчихэдэг. Хоолой энэ хүчийг ирсэн одоо тийм хоолой булчингууд одоо зангираад ирэхээр яадаг юм. Гэл ингээл нөгөө энэ 7 хүрттэй хамгаалалтай дотор 7 чухал булчингийн зангирлууд чинь маш цочрол энтерт. Ер нь бидний энэ төр дээр үед байгаа үгдээцээс эмээ өвөнрөөс мөн ирсэн тий эртэг байсан найзсын тий хүнд эмхтэй өрөг хөөхт намхан болдیں۔ Гэл. Тэг хүнд юм өргөөд бас энэ намхан болох гэхээс илүү нөгөө татаад булчин таашаа суларч идэг байхгүй. Энэ булчин сулраад ирэхээр бүх даавар бодисын солилцоо ингээд харилцан хамааралтайгаар тэр намхан болох хөгжил бага явагдах тий бэлгийн божилт байхгүй болох гэдэг юмнууд яваад идэг тий. Дахиад дээрэс нь одоо юу гэдэг одоо нэг тэр соёл хөвшлэлээр айгүйх тийм юмнуудыг зааж зөвлөж өгдөг гэсэн байхгүй. Цагаараа одоо бүх хүн ач холбогдолтойгоор тий. Гэтэл одоо бол тэр өдөр бас нэлийн ингээд алга болцсон. Одоо хөвшлүүдээ айгүй алдсан. Багасаа эхлээд айгүй олон буруу хөвшилтэй болцсон. Тэгэл одоо ингээд асуудал ихсэл ах гэсэн. Тийм байна. За кегл дасгалыг бол ямар ч байсан эмэгтэй хүн болгон хийх ёстой юм байна. Хүүхэд гаргасан гаргаагүй хамаагүй юм байна. 3 4 5 төрсэн байсан ч үр дүнд хүрдэг юм байна. Харин тууштай байх ёстой. Энэ дундуур нэг онцлуулаад физик эмчилгээч бас байдгийн байна гэдгийг мэдэж авлаа. За бүр яг мэс заслын аргаар засахгүй бол болохгүй давсагны үнжилт засахгүй бол болохгүй ийм одоо сулрал гэхүү те ийм юм гэж байх одоо эмэгтэйчүүд ерөөсөө юу асууж гинүү гэхээр би нэг мэс засал хийлгэх гэсэн юм. Аль эмнэлэг сайн бэ, аль эмч сайн бэ гэл зарим тэгэл өөрсдийнхөө орсон эмнэлгүүдийг санал болгоод тэр эмч сайн гэл нэг л алсны шүүс шиг юм яваад байна л да тор шиг юм. Тэгэхээр нөгөө энэ дээр би яг уу миний үзэл баримтлал манай эмнэлгийн хувьд юу байдаг вэ гэхээр доор хаяж хувьсгалын 3-5 эмчэд үзүүлчихье те мэдслийж байгаа нэг эмчтэй үзүүлчих яг юу гэж хэлдэм бэ? Нөхцөлгийг харгах хийж байгаа эмчтэй нэг үзүүлчих юу гэж хэлдэм бэ? Улсын эмнэлгийн хаан бас нэг те мундаг эмчэд нэг үзүүлчих зөвлөх мөвлөгт юу гэж хэлдэм. Залуухан бас нэг шин тутам гадаад дотоодоо суралцсан бас нэг жоохон мундаг эмчтэй бас нэг үзүүлчих те нэг ийм нэг те эн чинь ингээ мэдслэхийг сонголт энэ төр гэдэг чинь бас нэг ардаа байгаа эртлээс шалтгаалаад хүн буцааж чадахгүй шүү дээ. Ер нь бол цаг хугацааг дахиад өнгөрсөндөө аваач чадахгүй тий. Тэгэхээр зүгээр нэг шийдвэр биш байхгүй юу? Нэг манай найз гоё байсан гэж лээд очиод орчдөг шийдвэр ердөөсөө биш. Тэгэхээр ингээд нэг жоохон үзлэг онцлогоо тэр зөвлөгөөндөө цаг зарцуулаад нэг 3-5 эмчт үзүүлчих. Тэрний дараа эхлээд би организмаа бас чагна өөрийгөө бас мэдэр тий. Яг мэд засал дээр Франц улс яаж үздэг вэ гэхээр ер нь мэцэл айгуу дурггүй байхгүй юу? Мэцэл нөхөн зэрэг харах биш гэж үздэг Франц. Тэгээд мэд засал болвол үнэхээр одоо юу гэдэг нь тий энэ нөхөн зэргийн хэмжлэгээр 1% үр дүн гараагүй тий тууштай хийгээд ерөөсөө огт үр дүн гараагүй доошоо ингэж дүлдэг рефлекс тий одоо ханиахад найдахад энийгээ төсөрөхөд юм өрөхөд огоход дүлдэг рефлекс нь алдагдаагүй ч гэдэг юм уу тий эсвэл мэд засал хийхийн тулд тэр рефлексийг заавал нөхөн зэрэг хэмжлэгийг хийгэл тасгалаар цэргээснийхаа дараа хийх ёстой ч гэдэг юм уу ийм зарчмын хувьд нөгөө одоо тий тас үнэхээр агсан эмэгтэйчүүдэд хийдэг юм.
одоо эцсийн авдаг арга хэмжээ байхгүй юу. Тэрнээс биш шууд ингээд залуух эмэгтэйчүүд хурд гоёлох гад өөрөө одоо барь өдрөөдөө болчих гэдэг ч гэдэм үү те. Шууд яран хийдэг сонголт ердөөсөө биш. Тэгээ Франц улсын одоо зөвхөн өөрсдийнх нь туршлага юмыг харахаар мэдлийн заалттай ирж байгаа эмэгтэйчүүдэд те эн чинь нөгөө 1985 онд те одоо яг энэ нөхөн сэргийх арга чинь бүр эрүүл мэндийн даатгалтай орсон байхгүй. Одоогоос 40 одоо гарын жилийн дараа болцсон уу тийм байна. Тэгэхээр ингээ орцсон. Тэгэхээр эн чинь ингээд нэг юм нөхөн сэргийх арга одоо нефтрэдтэй энэ одоо бүр даатгалд ороогүй бол эн чинь боломжтой нь лав шүү дээ. Мөнгөтэй нь лав, мөнгөгүй хүмүүс бол үнэхээр авч чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр ингээд даатгалд ороод бүх эмэгтэйчүүдийг хамруулдаг болоод нэг 10 жилийн дараа, 20 жилийн дараа, 30 жилийн дараа, өнөөдөр 40 жилийн дараа гэдэг юм хянаа сууж байгаа байхгүй тэнцээ. Тэгэхээр нөгөө одоо бүх хүмүүс ингээд тогтмол хамрагдаад ирэхээр одоогийн сүүлийн 10 жилд бид нар сургалт авахд Францд бол мэдсэл ер нь зогссон. Яг аргадаа байгаа арга аргачлал стандарттай бол байгаа. Гэхдээ тэр одоо юу гэдгийг гэгэл тасгалыг зүгээр юу гэдгийг 10 хоног хийгээд үр дүн гараагүй бол 2 сар хийгээд гарч ийн үү гэдгийг хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хүндээ үр дүн гартлаа нөхөн сэргээлтэй 1 курс, 2 курс, 3 курс хийлгээ. Тэ? Кегэл тасгалаа хослуулад 1 сар, 2 сар, 3 сар хийвээ. Асуудал ихтэй бол тэгээ зөв хий, тэ? Ингээд өөртөө ингээд цаг зарцуулаа. Энэ нь бол таны одоо өнөөдөр 40 настай би хүн эмэгтэй хүний таны 80 нас хүрэхэд тэр бэлгийн болоод харилцаа асуудалгүй харьцаанд ордог. Тэр 80 нас хүрэхэд ямар ч тийм тавсганы асуудалгүй байх. Ухтгуун нь яг өнөөдрийн энэ дээр одоо шийдэгдээд байгаа гэж үзэж байгаа байхгүй юу үндсэндээ. Тэр мэдсэл бол ардаа одоо сайдфик зүрх үр дагавар маш их штэ. Ер нь яг мэс засал хийгээд 100% асуудлуудаа бүгд төгс шийдэгдэж байгаа юм хизэж байхгүй. Дэлхий дээр угаасаа байхгүй. Тэг Монгол ч гэсэн байхгүй. Тэгээд юу гэдэг ихний 1 жилдээ дажгүй 2 3 жил тэрнээс цаашаа дахиад асуудалтай. Тэ? Бүр мэслээсний дараа айгүйх хураашдаг, өвддөг, завуурладаг гэдэг хүмүүс маш их. Тэ? Тэгэхээр би зүгээр хувьдаа яг угаасаа л байгаа энэ хизээж алга болохгүй энэ арга байж л энэ хүний хувийн л сонголт тий яг өөрөө бие бэлдээд төлөвлөгөө болоод тодорхой нэг курс физик эмчилгээнд орчхоод тий тэгээд одоо юу гэдэг эмчээ зөв сонгоод чи эмчийн ур чадвараас гадна хүний өөрийн бие бэлтгэл айгүй чухал байхгүй юу бас нэг дархлаа сайтай тий нэг ойдол гүйцэтсэн хурд идэвчдэг дараа нь ойдлын дараа нэг 45 хоног асуудалгүй гамаа барьцдаг улирлаа зөв сонгоод хийчдэг одоо үл мүл танад нь улиралт бол айгүй хэцүү байхгүй энэ ажилбарт ороход тийм нэг айгүй гоё ингэж төлөвлөж байгаад орчлоо орсны дараа 45 хоногийн дараа заавал нөхөс сэргээлт орно энэ бол бүр дэлхий дээр байдаг хамгийн чухал ерөөсөө ингэж мэцлийн дараах тэр мэцлийн одоо тий наалданга тэнд одоо гимтсэн булчингийн одоо тэр тибиал будентал гэдэг айгүй чухал булчин энэ арцаг өдрөний булчин байж идэг. Тэр энэ нөгөө нерв булчингийн мэдрэлжүүлэлтийг цэргийн хэмжлэгээ заавал хийх хэрэгтэй. Тэ? Тэгээд нөгөө яг гам барьж байгаа хугацаанд булчингаа буцаагаад одоо дээрээс нь хитэх даралт ирж одоо тий одоо би бэлтгэхэд хөвлөө дээр үнэхээр их тархалттай бол энийг хүртэл багсаж иж орох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд одоо юу гэдэг юм булчингаа ингээ буцаа задлахгүй байх хэрэгтэй. Төрсний дараа ойлоо задлцсан мэцлийн дараа бас л нөгөө гүний булчингаа задлцсан буцаал угаасаа асуудалтай болсон хүмүүс зөндөө шүү дээ. Ингээ асуудалтай болоод ангууд нь сүултээ сэтг мэтг тавиад ойдог болоод юмнууд өөрчлөгдөд. Гэхдээ тэр мэцэл болгон артаа их бага хэмжээний эрсдлүүд ээждэг. Тийм байна. Их нарийн юм байна. За бит хоёрын ярилцах цаг дуусч байна. Гэхдээ нэг асуулт байна. Одоо энэ хүүхнүүд бас л их хошуурж байна. Филлер одоо нэг талаараа ямар нэг юмыг дүүргэх гэдэл байгаа арга. Одоо яг ингээд дүүргэж хэрэглэн гэ тэр сайн энэ сайн гэл нэг нэгэндээ зүйлүүд та энэ дэр ямар тайлбар өгөх вэ? Өсөө амар дурггүй байхгүй юу? Энэ филлер мэлэр лазер хайфу тэ элдв янзын юм хийгээд байгаа тэ одоо сүүлийн үед бас тариа тарилгууд ч Солонгост одоо гарч ирж байна. Одоо Монголд бол ороод нефтрэл ороод ирсэн л ах. Ер нь бол манад ч гэсэн айгүй олон жилийн өмнө санал тавьж ирсэн. Зүгээр тэр бунтан болооч ил гэж санал тавьж ирсэн энэ филлер энэ төр тий. Тэгэхээр энэ зөвлүүдийг ингээд одоо стандартгүй гэж хэлэхэд хайшин угаас стандарттай байгаа өөрөө өөрсдөө гэсэн тий. Тэгэхдээ Франц улс бол энэ зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Эмчилгээний аргачлалт филлер мэлэрг бол оруулдаггүй. Ер нь хайфо идрэг оруулдаггүй тий. Энэ хүний одоо нандан одоо энэ хурцгийн эргэтэн умаа өтрийгээр тий тоглоно гэдэг маань одоо нэгсэндээ бас ингээ фейлдэд ах юм бол тий тоглоно гэдэг маань эргүүлээд хүний монгол хүн ам зүй удам тий энэ чинь улсын хэмжээний айгуу чухал аюулгүй байдал байхгүй юу. Тэгээ хүний удмыг одоо тасалж гин ч гэдэг юм уу тий хүний одоо тэр амьдралын чанарыг одоо хайчилж гин энэ гэдэг бол одоо миний хувьд бол амар том нүгэл.
Эсвэргээрээ энд ингээд маш гоё таатай үр дүнтэй яг зөв тэр Францын дэлхийн шилдэг технологиг нэвтрүүлээд зөв аргачлалыг заагаад ингээд явж байгаа гэдэг бол айгүй том буян. Одоо хийх ёстой үн цэнтэй үнэт зүйлтэй ажил хийж гин гэж үздэг байхгүй юу. Тэр филлерт бол өтрий зүгээр нарийсгана. Тэр шимэгдэн филлертэй өтрээ өмхийрээд ирдэг хүмүүс хүртэл байдаг шүү дээ. Одоо шууд хэлчихээ. Одоо нэг ингээл нас нурсан хүмүүс л үзэх бах тий. Тэг мэдээж тэрэн дээр ингээд ямар эрсдэлтэй юм бэ? Нэг бүрчлэн уншаад гар үсэг зуруулаад хийлэг. Тэгээ тэрийг уншиж байхдаа ойлго тий. Энэ дотор ийм төрлийн эрсдэлтэй. Тэгтээ нэг аюултай юм байдаг. Монгол айгуу жижиг учраас эрсдэл үүсгэр гомдол гаргаж чаддаггүй юм бэл. Одоо та ийм болчоо тэр газраа болиулаач дараагийн энэ хүнийг дахиад ийм болгож тэг гэхээр миний нууц тий одоо намайг ингээд ийм болгоц. Одоо би гомдол гаргахаар цагт тэр өчөөл миний өтрийн төр филлер тариулсан байхгүй тий тэр нь ингэсэн байхгүй гэл ингээл ярих чинь одоо тий таньдаг хүн айгүй хийдэг учраас ч гэдэг юм уу. Ингээд энэ нэг ийм нэг балаан нууцлын тогтолцооноос болоод ч юм уу тэр ингээд одоо зарим эмнэлгүүд бол зүгээр ингээд буцааж өгөөд ч үт юм уу тий зүгээр хав дараал ингээл одоо олон хүнээс ашиг хүртэл явж байгаа жишээ нэг үт юм уу тий. Тэгэхээр энэ филлер лазер мазер одоо за бол тэр үрдэнгөө нөгөө зүгээр нөхөн зэрэг яриад байгаа зүгээр ядаж л тэр филлер шиг тэр нөгөө сандлууд тий хөрхи ингээд бүр нэг амар аюул өсөхгүй ч гэсэн хөрхи ингээд нэг үрдэнгөө тий нэг хайрын цаг хугацаа мөнгө тий. Гэтэл энэ филлер лазер мазер бол бүр эрүүл мэндийг ингээд тохироож байгаа байхгүй юу. Тэгээд сексологийн хувьд ач холбогдлын хувьд ч гэсэн одоо юу гэдэг хэв хүүтэн гээл тий энэ хүүтэн жээлийг одоо өтрийн дотор тариулаад нэг тийм халуухан гоё таашаал авдаг халуун өтрөөдөө болж байгаа дэлхийд дээр технологи байхгүй амьд организм амьд булчингийн үйл ажиллагаа амьд цусны эргэлтшиг тийм таашаалыг өөртөө болон нөхөртөө өгч чадахгүй тий. Тэгэхээр тэр хиймэл юм өтрөөдөө болох нь одоо юм гоё тий одоо бүр надад бол айгүй утгагүй тэгээд ийм хийж хахаар зүгээр айгүй гоё үнцэнтэй ажил хийгээч л гэж боддtiin филлер хийж байгаа эмнэлэгт би айгүй дургу шүү дээ. Ер нь айгүй дургу юм. Одоо бид нэр ч гэсэн хийх тусгай зөвшөөрлөлт хийж болно. Нэг солонгосоос нэг юм авчираад ч үт юм уу. Эсвэл одоо нөгөө филлер зарж байгаа түгээдэлд өгч байгаа компаниуд хүртэл сургалт хийчихнэ. Нөгөө тийм нэрээ үнэхэр мөнгө олно тий. Тэгтээ тэрийг бол хоолоогоор тавуулж чадахгүй. Эрсдлийн нэлээд мэдж байгаа учраас. Тэгээд тэр айгүй муухай ингээд за одоо энэ ярьж хэлж болох юм уу одоо тэрийг хийж байгаа юм чинь нөөртөө хийдэггүй. Тэгээ өөртөө болохоор ингээд манай дээр ирэл гоё. Тэг булчингой хөгжүүлэл физик эмчилгээгээ яг ботор хийгээл тэгсэрнээс эмнэлэг дээр очиод одоо 100 эмэгтэйд 1000 эмэгтэйд хийгээ зогсож чинь тий. Одоо бас хэцүү. Тэг ингээд яг ингээд нүрийг харахаар ингээд уруулын филлер хэлгсэн гэсэн харагдчих болно тий. Хизээч би өөрөө хэлгсэн агай гоё байсан гэдэг юм хүний өтрөө дэлгээд тэр хүн харж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр тийм юмдаас итгээд агай гоё байсан. Эсвэл одоо эрэгтэй хүн дуу алдтал одоо тий стандарт секс миксийн ташаал авдаг. Ийм одоо бэлгийн боловсралгүй л харах гай. Бэлгийн боловсралтай болоод ирэхээр угаасаа тий эр бэлэг эргэтэн дээр ч гэсэн тэр вазелин филлер шахацсан хүүтэн солбогоор одоо шотой тийм эмхтэн ташаалтай байхгүй гэсэн. Тий ташаалтай биш шүү дээ. Ер нь бол тэгэхээр эмхтэн хүний хувьд ч гэсэн тий эрэгтэй хүндээ тэр ташаалтай байдгүй маа. Тий угаасаа одоо юу гэдэг асуудалтай. Тэгээ зүгээр яагаад ингэж өөртөө хайргүй юм. Тэгээ яагаад өнөөдөр нэг 40 50 настай эмэгтэй зөвхөн 40 50 насаараа л амьдралаа төсөөлөд байгаа. Цаан чин 40 настай бол дахиад 80 нас хүртэл дахиад 40 жилийн амьдрал байхад энэ 40 жилийн дараах амьдрал те 60-тай 70-тай байх та аз жаргалтай өөртөө ихтэй эрүүл те сэтгэл хангалуун одоо гоё хаймтайгаа урт насалж удаан жаргах те энэ нэг гоё соёл хөвшил энэ нэг гоё зүйлэр ингээд юмыг шийдвэрийг яагаад гаргаж болохгүй байгаа тий. Нэг юм тэг яг хөө тэр филлер тэр нэг хэлгсний дараа нэг гоё мэдрэмж нэг юм өгөөд ч юм эсвэл нэг амар гоё тогтчлолттой эмнэлэгт очивол аягүй үнэтэй илгчгэрэл нэг юм гоё юм авч чадгаа юм шиг энэ төр ойлголт. Ерөөсөө л явж ерөөсөө ямар ч эрүүл мэндийн боловсралгүй, бэлгийн боловсралгүй иргэд тийм хэлгэж байна. Хүмүүс тийм хэлгэж байна. Яг тийм эрүүл мэндийн юм асуудалтай газрууд л тийм юм хийж байна. Тийм хийж байна. Тэрнээс биш бол Франц бол одоо хүлэн зөвшөөрдөггүй. Бүр ингээд би яг асууж ирсэн яад вэ гэхээр өтрийн дотор филлер шахуулцыг ороод ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө физик эмчилгээ хийх гэсэн чинь тог нь ажиллахгүй байна. Тэр чинь тог өгдөг. Тог нь ажиллахгүй. Бүр ингээд яг амьд өтрээ гэж мэдрэхгүй байна. Тэрийг өтрийг тий. Тэгээд гайхаад нөгөө тэр чинь дөнгөж нөгөө аппарат тоног төхөөрөмж нэвтрүүлсэн дараа солонгост очиж хэлэх зүг хүмүүс.
байхгүй. Тэг гайхаад ямар сони ингээд энэ хушуу одоо алдаа зарчлал хушуугаа солиулж дахиад шиний залж байхгүй. Тэгээ болохгүй байна гэд. Тэгээд дараагийн жил нөгөө сургалтанд явахдаа асуусан чинь манай Франц юмч бүр ингээд танах ингээд тийм нөгөө судалгаа мэдчихэн шүү дээ 3 сая гарна иргэнтэй. Эннээс чи энийг хийлгээд байгаа яг бэлгийн харьцаанд орцсон хурцгүй насны эмэгтэйчүүд хит юм бэ ингээд бодохоор энэ улсын юм өхөл шүү дээ гэд. Тийм тэр шимэгдэхтэй яаж нөлөөлөх үү? Тэр булчинг одоо тэр элдвэн аппаратаар түлснээрээ яг тэр 10 хэдэн жилийн өмнө манайхан анх эмнэлэг нэгтээ судалгаа хийж хахад махшарж байгаа юм шиг өтрийг тэгж түлж сорвжуулж барь болгодог тэр салонууд амар хөссөн шүү дээ. Хайфу ёо лазер өтрээний лазер гэж хэлдэг гэсэн тухайд. Тэгээ тэр мэрийг ингээ хийсний дараа одоо физик эмчилгээнд орохоор бүр ингээд ирэх ёстой хүч нь юусоо ирэхгүй юу ч мэдрэхгүй тий. Тэгээд ийм одоо аппаратын дээр жишээ нь хэд энэ миллиамперийн хүчийг 50-аас 51 рүү шилжүүлэхэд одоо ихтгэлтэй байна уу гэж асуулт асуудаг байхгүй ингээд зогсоод тэгээ 51-ээс дээш бол асар одоо асуудал дээр чинь гэсэн үг шүү дээ тэр хүн тий. Тэгэхэд чинь бараг л тэр 50-аас доош ирж байгаа байхгүй шүү дээ. Бүгд л нийтээрээ 51-ээс дээш. Тэгээд Монголын тэрийг харчаад хөө энэ бол одоо зүгээр эмэгтэй хүний нариун одоо сав умаагаар одоо тий ингэж одоо ийм юмнууд хийн гэдэг бол ингээд улсын мөхлөө л гэж байгаа. Дараагийн маш олон асуудлууд үүснэ. Гэр бүлийн харилцаа, элэг бүтээн байхад айгүй хэцүү чинь бэлгийн амьдрал асуудалтай болоод эхэлчихээр. За тэгээд хүүхэд олохоос өгсүүлээ тий өргөдлөгсөн. Маш олон шалтгаанаар энэ өргөдөл дээр энэ булчингийн үйл ажиллагаан дээр одоо юу гэдэг энэ кегел тасгал болон физик эмчилгээний практис байж идэг тий. Тэгээд 90 болгоныг одоо хэдүүл нэг ганцхан цагийн дотор ярихад айгүй болчих тийм байна. Тэгэхээр ингээд айгүй олон зүйлүүд байж идэг. Тэгээ ардаас нь хүүхдээ ээжийн хөвлөд бүрэлдэхтэй хүртэл одоо эрүүл байх нь тий энд ямар их маралтай ингээл одоо асуудалтай амгүй өсөлтөхгүй тий амар их гарна л гэхэд нэрэл одоо сүүлийн жилүүдэд энэ ингээл нэмэгдээл харагдаал гэр бүл салалт цэвэршилтийн эрт үеийн хам шинж тий тэгэл одоо тэрнээсээ гадна энэ ч одоо биед гарч байгаа хөвчлөлт бол сэтгцэд бас амар шүү дээ. Тийм байна. За ингээд яриад ах юм бол ерөөсөө нэг цагийн дотор бүр ханаачгүй. Өнөөдөр бол танаас авсан мэдээлэл яг энэ арцыг яруулын булчин юунд нөлөөтэй бид нар одоо хөгжүүлснээр эрүүл зөв амьдралд одоо яаж нөлөөлөх гэдэг талаас нь л ярьлаа. Одоо таны бас нэг үндсэн мэргэжил бол сексологч гэдэг байгаа шүү дээ. Энэ нь ингээд цаашлаад гэр бүлийн харилцаа, халуун дулаавар амьсгал, бэлгийн харилцаанд яаж нөлөөлдөг талаар ерөөсөө дурдчиж чадсангүй. Тэгээ охид эмэгтэйчүүдийн подкастыг сонсож байгаа бол хэрвээ дараагийн удаа энэ дугаар хийх юм бол энэ сексологч талаас нь юу яриулахыг хүссэн тэр асуултаа бас бичээрэй. Тэгэх юм бол эргээд би эмчтэй санал тавиад үзнэ гэж хэлээ да. Танд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр сонсогчдаа үзэгчтэй өнөөдрийн зочин бол Ласанте эмнэлгийг үүсгэн байгуулагч сексологч Болормоо байлаа. За өнөөдрийн дугаар арцыг яруулын булчин байсан. Эхний 20 минутыг төвчээртэй сонссон байгаасаа гэж хүсэж байна. Бүхэл онлын мэдлэг мэдээлэл яагаад хөгжүүлэх ёстой юм гэсэн мэдээлэл бол яг тэр хэсэгт байсан. Тэгээ тэндээс нь алгасаад хоошоо явцсан байх үтэл гэж бодож байна. Бүгдийн сонсоосаа. За хөтлөгч аймаа сонсогч үзэгч та бүхэн хамт байлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баярлалаа.